Google бол нэвтрүүлгийн ээлж дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Хүн болгоны сэтгэлд үргэлж нэг бизнесийн гоё санаанууд орж ирж байдаг. Гэхдээ тэр болгон санаа заримдаа бидний дотор мөрөөдөл хിവэр үлдсэн байдаг. Тэгвэл ээж байх хугацаанд маш гоё бизнесийн санаа болоо тэрийг одоо Монголдо төдийгүй олон улсын зах зээл дээр хүрхээр явж байгаа өргөн брэнд үүсгэн байгуулагч Уянга манай өнөөдөр зочноор хүрэлцэн ирсэн байна. За Уянга утаа. Би ч одоо ташгаа дандаа гээд алга ташиж өгч явдаг шүү дээ. За баярлалаа. Урилга хүлээж авсанд баярлалаа Уянга за. Намайг өөрөж оролцуулсанд баярлалаа. Тэгэд маш сонирхолтой сэдв байна Go Global гэдэг. Тэгэд энэ талаараас бизнес эрхлэгчид тэгээ бас монголчууд маань мэдээсэй гэж хүсдэг сэдвүүдийн нэг. Айгу цөөхөн контент байдаг. Тэгээ чамаагаа эхлүүлж аваад бүр их баяртай байна. За баярлалаа. Тэгээ багтуулаад эхэлчлээ шүү. Ер нь бол одоо хоёлаа ингийн гэж одоо таньсан. Салбарын талаар ойлголтгүй нэлээд олон хүмүүс агаад зөвхөн хэрэглэгч ч юм уу те. Тэгэхээр салбарынхаа талаар яриа хойлоо хэлүүлээ гэж бодож байна. За манай салбар гэхээр ерөөдөө бол хүүхдийн хувцсны салбар те. За хүүхдийн хувцсны салбар гэхээр одоо 0-5 насны дээр бид нар голчлон үйл ажиллагаа явуулдаг. За бас нөгөө нэг хувийн сургуулиудын дөрөв хувцснуудыг хийхээр одоо яг 6-аас 18 настай хүүхдүүдийн хувцснуудаас орж ирдэг гэсэн. За манай салбарыг ингээ нийтэд нь хараад үзэх юм бол яг ингээд нийт тоог нь харахаар хувц үйлдвэрлэлийн салбар 1.1 их 80-ийн одоо зах зээлтэй гэдэг ингээд тооцоолол байдаг. Гэхдээ Монгол улсын хувьд яг ийм бодиттой зах зээлийг гаргах жоохон төвөгтэй тий. Одоо нөгөө нэг галлер орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд нь яг 100% галлер орж ирж гин үү тий. Гэх мэтчлэн асуудлуудаас болоод зах зээлийг нэлээд ийм багцаагаар авна гэхээс биш яг эдийн хэмжээний зах зээлтэй гэж үнэлэхэд айгүй хэцүү байгаад байдаг. Тэгээ хүүхдийн хувцс гэхээр яг ийм дөнгөж төрсэн яриа хүүхэд тэгээд яриа хүүхдийн чинь өөрийнх нь бас айгүй олон онцлог шинж чанарууд байна. За хамгийн түрүүнд гэдэх юм бол хүүхд маань өөрийгөө илэрхийлэх чадамжгүй байгаа даа тий. Өөрийгөө илэрхийлж байгаа ганц хэлбэр нь баг уйлах байгаад байдаг. Тавгүй байна, тухгүй байна тий. Эсвэл өлсөөтэй гэдэг ингээд бүх таавгүй мэдрэмжүүдийгээ зөвхөн уйлах гэдэг нэг л аргаар одоо илэрхийлж байдаг. Тэгэнгუთ ээжүүд маань тэрийг айгуу тийм нарийн деталь мэдрэх шаардлагатай болж байдаг тий. Тэгэл ер нь мэдэрдэг шүү дээ. Нэг 6 сараас хойшоо за өлсөөд уйлж байна да. За ядраад уйлж байна да. За нэг юм болохгүй байна да. Эсвэл ингээд эргэлж байна да гэдгийг ингээд нэг ялгаж сонсдог юм чигтэй болдог шүү дээ. Тэгэхээр нөө хүүхдийн хувцсны хувьд гэдэг юм бол хэрвээ тэр хувцс нь өөрөө тавтахгүй байгаад те нухаад ч юм уу ийм эвгүй мэдрэмж төрүүлж байгаа болвол хүүхдийн зан аашинд нь өөрчлөлт оруулах хэмжээний том нөлөөлөл үзүүлдэг. Нөгөө талдаа эрүүл мэндийн бас айгүй том ач холбогдолтой. За тэгэхээр одоо хүний бие ингээд яг аваад үзэх юм бол хамгийн том эзлэгэн эзэлдэг одоо хамгийн том эрэхт нь арьс гэж үздэг байхгүй. Тэгээ арьс бол өөрөө шиндэгч эрэхтэн. Бид нар ингээд ус ууж байгаа, кофе ууж байгаа гэж байгаа боловч арьсанд ингээд шингэж байгаа юм хамгийн дөрөнд очиж цуснд шингэдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг арьсанд хүрэлцэж байгаа юм өөрөө айгүй чухал үүрэгтэй. За тэгэнгუთ нэрэ хүүхд өөрөө насан турш үеийн арьснаас 3 дахин юм нэмгэн арьстай байдаг. Тэгэхээр одоо бас хүүхдийн хувьд гэдэг юм бол эзлэгүүнийхээ хувьд хамгийн том шингээгч эрэхтэн байдаг учраас тэр арьсанд нь хүрж байгаа зүйл өөрөө эрүүл бөгөөд аюулгүй байх нь л айгүй чухал байгаа гэдэг. Тэгэхээр нөгөө зах зээл гэхээр одоо ингээд мөнгөн дүнгээрээ зах зээл манай одоо боломжит зах зээлийн мэдэр гэхээсээ илүү энэ бизнес рүү орж байгаа хүмүүс илүү эрүүл мэндийн ач холбогдол одоо тэгээ тэр хүүхдийн хар багаасаа ингээд мэдэрч байгаа анхны мэдрэмжүүдэд нөлөөлж байгаа учраас одоо бизнес гэхэд бас бизнес мөн боловч айгүй юм торгон мэдрэмж шаардсан, судалгаа шинжилгээ шаардсан одоо юм нэлийн сэтгэлтэй байж хийгдэх бизнес гэх юм уу. Тэгээ ер нь бол тэгж боддог. Салбарын хувьд болохоор нэлийн яалтчгүй яг сайн хэлдэг үнэн баггүй хүүхдүүд чинь яалт өөрсдөө ингээд илэрхийлж чадахгүй ингээд байдаг бид юм маманууд чинь ер нь яг за би бол одоо ингээд энэ яг хүүхдийн нэрээ хүүхдийн хувцс руу орох юм байна гэдэг одоо шийдвэр нь яг хизээ гарсан бэ? Хүүгээ нэг 5 сартаас эхлээд хамгийн анхны төрөлтөн дээрээ нөгөө гэртээ яг суудаг ээж байсан. Тэгэл жирэмсэн хасаа хулаал хүүхдтэй холбоотой аюул олон төрлийн мэдээллүүдийг цуглуулж агаад тэгээ хүүгээ 5 сартаас эхлээд ерөнхийдөө нэг иймэрхүү юм хийж үзье гэж бодоод тэгээд нэлийн судалгаасаар 7 сартад нь яг анх энэ бизнесийг эхлүүлж байсан. Гэхдээ тухайн үедээ болохоор яг ийм деталь юмнуудыг тийм амар сайн мэддэг байгаагүй гэх юм уу.
хувцсыг яг хувцсал гэж боддог байсан тий. Гэхдээ тухайн үед бол би зүгээр юм тав тух гэдэг зүйлийг илүү одоо анхаардаг байсан. Тэгээд бизнес гэдэг бол өөрөө яг ингээд нөгөө зарчмынхаа хувьд яг юм органикаар л байх хэвээр тий. Одоо хин нэгэн гэртээ суудаг ээжийг өрөвдөөд худалдаа авалт хийдэг зүйл биш. Зах зээлийнхаа журмаар жамаар хүнд таалагдаад тухайн хүнд үнцэн өгөөд тий. Мэдрэмж өгч байгаа бол хүмүүс худалдаа авдаг бүтээгдэхүүн болохоос ш. За ингээд юу гэдгийг бид Монголда үйлдвэрлэдэг учраас авах хэрэгтэй. Эсвэл одоо би ингээд ээж одоо тий ингээд орлого олохоо явж байгаа учраас ингээд миний юмыг авах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тим юм ерөөсөө байдаггүй юм. Айгу ойлгомжтой төрлийн одоо бизнесийн салбарч айгу ойлгомжтой салбар шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үнцийг бий болгох тий. За тэгээд энэ одоо зах зээлийн өөрийнхөө онцлог миний хэрэглэгч хийн, худалдаа авагч хийн гэдэг энэ нөгөө нэг бүх талуудыг нь судлаад явах тусам одоо бүтээгдэхүүн хөгжөөд, бизнес нь хөгжөөд тэг үдий зэрэгтэй ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө талдаа бас айгу онцлогтой бизнес шүү дээ. Худалдаа авагч нь аав ээж, хэрэглэгч нь хүүхэд байдаг. Өөртөө шийддэггүй, сонгодоггүй. Өөртөө шийдэл ялангуяа нэрээ тий. Тэгэхээр нөгөө худалдаа авагч нар таалагддаг хэрнээ хэрэгжилж байгаа одоо хүүхдэд нь өөрт нь одоо хамгийн зөв байх тэр зүйлийг л одоо хийх хэрэгтэй тий. Тэгэхээр нөгөө тэр хүүхдийн өмнөөс одоо өөртөө тавьж тий. Одоо тэд нар маань бодол нь хүртэл орж ирэх байгаа штэ тий. Ингээд одоо энэ одоо ингээд энэ хэсэгтээ нухаад байгаа юм байна. Эсвэл энэ яг ингээд гой байгаад байгаа юм байна гэдэг ямар ч тийм юу байхгүй учраас тэдний өмнөөс мэдэрч тэр бүтээгдэхүүнийг хийн гэдэг хамгийн том чаленж нь гэх юм а тий. Тэгээд хүүгээ 7 сартаагаас эхлээл хамгийн анхны санаа төрсөн боловч одоо хүртэл энэ бизнес өөрөө жил тутамдаа, сар тутамдаа тий бүтээгдэхүүн гаргах тутамдаа хөгжиж явж байдаг. Тэгээ хэрэглэгчдээсээ санаагаа авч байгаа, дэлхийн трендээ харж байгаа тий. Ингээд маш олон оролцогч талуудыг нийлүүлээд стил хөгжөөд явж байгаа л юм одоо бизнес гэх юм уу тий. 4 удаа нуусан гэсэн үү? Үйлдвэрээ? Тийм, үйлдвэр бол 4 удаа нуусан тий. Үйлдвэр болж байгаа айл нөхөд л авирцдаг үйлдвэр гэхээр чинь тэрээ бас нилээд нөлгсөн, офисаа бас нилээд нөлгсөн гэдэг. Одоо ингээд нөхөрт хоёр нийлээд одоо энэ чинь 9 жил гээд ирэх жил 10 дахь жил ахгүй. Тэгж яхад бит хоёр ингээд үйлдвэрээч, гэрээч, офисооч гэл ингээд нүүлгэж байгаа нь бараг 10 сая илүү одоо олон удаа нүүлт хийсэн байхгүй, нүүдэл судал хийсэн байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед одоо VUCA гэж ярьж байгаа тий, Agile гэж ярьж байгаа. Одоо менежментийн арга барилууд байгаа шүү дээ тий. Юуг илүү харж байгаа вэ гэхээр байнгын өөрчлөлт бол хамгийн доктортой зүйл юм а гэдэг юм ярьж байгаа. Гэдг нь бидний цусанд нүүдэлчин одоо байнгын өөрчлөгдөж, хөвсөн өөрчлөгдөж байдаг нь зүйл юм аа. Тийм. Тэгэхээр одоо ингээд давуу талыг одоо үүсгэж байна тий. Тэгэхээр эндээ тохируулаад бид нар бизнесийнхаа анхан үедээ айгуу жижигхэн юм бүтцээр ажиллаж байсан, томрох үедээ томорч бас чадсан тий. Тэгээ буцаагаад ингээд эдийн засгийн хэцүү үе үүсгэхэд тэрэндээ тохируулаад жижигсэж бас болж байна. Ингээд модельоо өөрчлөөд ингээд яваад байгаа. Тэгээ ингээд дэргээ харангуут өргөн жишээ нь одоо үйл ажиллагаа эхлээд 8 жил болж байгаа гэж байгаа шүү дээ тий. Гэхдээ би яг ингээд 100% бизнес рүүгээ орсноос гэдэг юм бол 19 оноос хойш байхгүй. Тэгэхээр ингээд 6 жилийн хугацаанд л би яг 100% бизнес дээр байгаа. Үлцэн хугацаанд нь бол ажлын хажуугаар хийгээд ингээд явдаг гэдэр байсан. 17 оноос 19 оны 6 сарын 1 хүртэл бол яг ингээд 100% цэвэр 9-5 цагийн ажлын хажуугаар хийгддэг юм сайд юм сонирхлын төрлийн бизнесээс байхгүй. Тэгээ ингээд харангуут одоо 3 удаагийн ребрендинг хийсэн байгаа бид нар. Тэгээ 3 удаа лого ингээд танилцуулж байсан гэсэн үг зах зээл дээр тийм. Тэгэд ингээд одоо яг цагаа зарцуулж байгаагаа ингээд бизнесийнхаа өнгөрсөн хугацаанд байгаа зүйлийг ингээд харахад хөвчлэн ингээд менежментийн сайжруулалт те дотоод үйл ажиллагаа те бид нар одоо ирээдүйд бид нар хаана хүрэх юм бэ гэхийн тулд хаанаас эхэлж өөрчлөлтүүдийг хийх юм бэ хизээнээс эхлэх юм бэ гэдэг зүйлд миний одоо оюун санаа гэх юм уу цаг хугацаа гэх юм уу те маш их цаг хугацаа зарцуулагдаж байгаа байхгүй те тэр тултаа магадгүй одоо маш жижиг зах зээл шүү дээ манай Монгол улс аягүй жижигхэн зах зээл тэгээ юм төгс өрсөлдөөнд гэдэг нь нэг ээж одоо 200 сая төгрөгөөр онлайн шоп эхлүүлэх боломжтой тийм нөхцөл байхгүй бид нар ч нөгөө хамгийн том үйлдвэрлэгчдэд улсынхаа хаталтай байдаг те тэгэхээр хинч энэ бизнес руу нэвтрэхэд айгүй амар бизнес дээр бид нар бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд хойдолд нь том системийг үүсгээд Монголын үндэсний одоо яг юм брендийг хөгжүүлээд дэлхийд гаргах гэдэг ингээд явж байгаа нь өөрөө одоо тэр цуснд байгаа нүүдэлчин гэж одоо тодорхойлоод байгаа тий. Тэр зангийн манаас би л өмнө анхудаа сонсож байна. Өөрчлөлт нь одоо байнгын өөрчлөлт нь өөрөө хамгийн доктортой зүйл юм аа.
4 удаа яг ингээд нүгэд ингээд явж хахад тэгээ яг тухайн үедээ бол яг тэгж бодоогүй л ах л та тэгээ бараг яг ингээд нүгээл ингээд явж байгаа. Яг тэр үе одоо за хамгийн сүүл одоо нүжсэн үеийн сэтгэл санаа ер нь ямар хэсэн вэ? Хүн ингээд өөрөө амирх сэтгэлээ гаргаад ингээд амирх зориулалт хийцэн юм уу нураана гэдэг бол одоо бүх хүний хувьд айгу тийм одоо хамгийн одоо эмзэг үеүүдийн нэг гэх юм уу те. Одоо ингээд цаг хугацаа харах юм бол манай том хүн 8 настай. Дараагийн хүн маань 7 настай яг 1 жилийн дараа одоо яг 2 дахь маань төрж исэн. 18, 17, 18, 20 онд төрсэн байхгүй манай бах одоо 5 настай гэсэн. Тэгээ ингээ эргээ харах юм бол магадгүй зарим жилүүдэд би 3 хүүдэд зарцуулснаас илүү цагийг би одоо бизнес дээрээ зарцуулсан тийм. Тэгтэл тэгж их хүч хөдөлмөрөө зарцуулсан зүйлээ буцаагаад нураана гэдэг бол айгүй тийм эмзэг үе байхгүй юу. Тэгээд би яг ингээд хүмүүст амир хилдэг юм нь бизнес эхлэн гэдэг бол чи өөрөө өөртөө танилцж байгаа л аялалаа. Энэ ерөөсөө одоо юу гэдгийг нэг амир тийм лаг онл сураал амирлаг одоо ингээд бизнесийн ноу хау гэл эзэмшээл байх биш те. Ямар үед чи ямар зан төлөв гаргадгийг, ямар зүйлийг даван туулах чадвартай юм те. Одоо чамд ямар хэмжээний тулсан төсвөр төвчээр байдгийг, тэгээд ямар үед чи зөвхөрч чаддгийг, юуг үнэхээр хийхийг хүсдэггүй гэдэг зүйлүүдийг л яг эксплор хийх тийм одоо момент гэх юм уу? Аялал ахгүй. Хүн ингээд яг юм тогтсон зүйл дээр байхаараа өөрийгөө танин мэдэх боломж аяга бага байдаг. Бизнесийг хийхээр маш олон одоо өөр төрлийн сорилтуудад ордог учраас ялангуяа үүсгэн байгуулагчийн хувьд тэр сорил болгон дээр өөрийгөө танин мэдчихэж дараагийн алхам руугаа гардаг байхгүй. Тэр сорил дээр өөрийгөө би яг энэ дээр ийм хариултал үзүүлээд байна. Энд ийм мэдрэмж аваад байна. Би энийг ингэж гарах юм байна. Би ийм зүйл дээр ийм хариулт үзүүлдэг юм байна гэдгийг танин мэдээгүй тохиолдолд дараагийн шат руугаа гарах боломж багтай гэх юм уу. Одоо тэр үедээ ингээ буугаад өгчдөг. Бизнесээс ингээ гараа явцдаг гэдэг ч юм уу. Тэгж бол мэдрэгддэг, санагддаг. Тэгээ би одоо 2021 оноос эхлээд Галан ментор клуб гэдэг ажиллалаад 24 оны төгсгөл хүртэл ерөнхийдөө ажилласан. За тэнгээрээ бол ерөнхийдөө ингээ давхарцсан тоогоор гэд бодох юм бол 250 гаруй эмэгтэйчүүдэд яг ийм шууд one on one бизнесийн зөвлөгөөч юм эсвэл тэ менторингийн ийм үйлчлэгүүдийг үзүүлж байсан. Тэгээ тэндээ угаасаа яг хэлдэг юм тэр байхгүй. Тэгээ чи өөрийгөө л таних одоо яг энэ аялал тэ тэгээд тэр олон өөр төрлийн одоо 40 гаруй төрлийн өөр төрлийн бизнесүүд байгаа тэнд. Тэгээ тэр болгоноос ингээ харж байхад бол ингээд хүмүүс нэг асуудалтайгаа тулаад тэрэн дээрээ ингээд өөрийнхөө байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй эсвэл өөрийнхөө одоо яг үнэхээр энэ дээр би чадахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээс болоод ингээд гарч байгаа тохиолдол байгаа аахгүй бизнесээ болоод орхиж байгаа тий орхио ингээд хааж байгаа ч юм уу тий тэгээ тэрэн дээр миний хэлдэг юм мөрөөдлөөл битээ алдчихаарай тий хүн алдаж болно шүү дээ бизнес бол дампуурч болно би одоо өргөмнийг бол тасаараа надтай хамт явна гэж одоо яг тийм хүлээт тавьдаггүй энэ өөрийнхөө замаар өөрийнхөө зан төлийг үүсгээд явж байгаа нэг юм хүүхэд төрлийн ингээд өсөө явж байгаа бизнес ч өөрөө гэн зан төлөвтэй гэн оролцогч талуудтай тий өөрөө л ингээд бойжод явдаг юм болохоор тэр ингээд унаж болно бүдэрч болно тий за магадгүй одоо юу гэдгийг бизнесийн хувьд одоо ингээд өөрний газартай нэгтгэгдээ байхгүй болчих болно энэ бол ингээд процесс ахгүй гэхдээ хамгийн гол юм нь одоо үүсгэн байгуулагч эзний хувьд тэр дотоод хүсэл мөрөөдлөө алдна гэдэг л хамгийн том гар зовоод байгаа байхгүй тий унаад хүлэн зөвшөөрөө за би энэ дээрээ алдаж дараагийн удаа би тэгвэл энийгээ сайжруулад дахиад хэлж болно гэдэг итгэл байхад юм буцаагаа сэргэж болдог. Тэгтэл ингээ хүмүүсийг харахаар тэрийг ингээ алдчихж байгаа надад хамгийн том одоо ингээ гар зам шиг одоо мэдрэмж төрдөг гэх юм уу. Одоо тэр нэг харамсалтай байдаг. Тэгэхээр яг тэр жил мэдрэмжийг нь алдагдуулахгүй тулд тэгэл 4 жил ингээл хүмүүстэйгээ ойрхон байгаа л айлуулах юм сэтгэлийг нь дэмжих гээд гэх юм уу. Ингээ явж байсан. Юу гэдэг чтэй хүн бусдад одоо урам зориг итгэл найдвар өгч явахдаа өөрөө эргүүлээд дүүрч идэг гэдэг шүү дээ. Тэгээ тэр ер нь одоо ингээд 250 хүмүүс менторын үйлчлэгээ хийгээ явна гэдэг бол баг том биш шүү дээ. Ер нь бол тэгээ хажуугаар нь өөрийн амьдрал, хувийн бизнес байгаа тий. Тэгэд ингээд ахад яг хүмүүст ингээд ментор хийнгээ эргүүлээд бас өөрийнхөө бизнес хийж хаад өөрөө чинь бизнес ямар хэрэгтэй байсан бэ ер нь? Хоорондоо холбоо, уялдаа холбоо. Ер нь надад зөвхөн ингэж санагддаг одоо хаач очсон байсан энэ мэдрэмжийг би дахин авдаг байхгүй одоо Америкт татсан ч гэсэн дахиад энэ мэдрэмж авч байгаа. Бид нарт бодож төлөвлөж дүгнэлт хийх цаг хугацаа хэрэгтэй байдаг.
Энэ болохоор бизнесийн нэг одоо яг юм бүрэлдэхүүн хэсэг байх хэрэгтэй байхгүй. Тэгмээд одоо ингээд за юу гэдгийг борлуулалтын дээр ч гэсэндээ бид нар ингээд жилийн эцэст борлуулалтад өгөндөгтэй, сар болгоны эцэст ингээд борлуулалтад өгөндөгтэй. Яг тэрэн шиг нэг үйл явдал болоход энд яг юу болоод энэ үйл явдал болвоо, би эндээс ямар мэдрэмжийг авав, эндээс би юг сурах ёстой вэ гэдэг ийм бодогцсон хугацааны тэ одоо тэрийг ингэж нэг өөрийн туршлага болгож авч үлдэх юм хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр хугацааг би одоо ментор клуб дээр аягүй тогтмол хийж ирсэн гэсэн үг. За юу болоод би амжилттай болчих вэ? Тэрийг хуваалцахыг хүсэж байгаа. Юу болоод би амжилтгүй болчих вэ? Энэ амжилтгүй болсноос бусдыг яаж сэргийлэх вэ? Тэхийн тулд би энийг яаж хүргэх юм гэдэг зүйл нь тийм бас хуваалцах замаар явж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг бизнес дээр угаасаа нэг хийгдэх юмыг л ингээл дупликейт хийгээл те. Одоо угаасаа л би ингэж бодож төлөвлөх хэрэгтэй байсан. Тэгээд тэрийгэ ментор клубийнхандаа очиад хуваалцдаг те. Тэр хуваалцж явах процесс тэр хүмүүсээс ирж байгаа асуултаас тэрийг илүү гүнзгий бас ойлгодог гэх юм уу. Тэгэхээр ингээд нөгөө нэг хийгдэх ёстой процесс өөрөө хийгдэж явж байхдаа би тэндээсээ суралцаад явж исэн. Тийм одоо явдалтай тий сонирхолтой процесс байсан. Тийм. Одоо тэгэхээр менторийн үйлчлэгээ авч исэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэрэнд нь ямар үйлчлэгээ юмнууд ингэ байсан юм. Ингээд хуваагаад ингэ сегментлээд үзгээд. Ер нь бол нөгөө нэг төрснийхаа дараа яг бизнесээ эхлүүлсэн ээжүүд дийлэхэнд байдаг манай ментор клуб. Тэгэхээр би өөрөө яг тийм байсан байхгүй юу. Яг төрчүүд тэгээ яг төрсөн яг тэр процесс дээр л одоо өөр мөний хэлжсэн те. Тэгээ хэлснийхаа дараа надад хамгийн түрүүнд тулсан одоо яг юм брейкдаун гэх юм уу юм депресс гэх юм уу те. Одоо бараг сэтгэл готрлын процессд орж ирсэн тэр үе маань юу юм гэхээр урд нь би өөрөөсөө хүн удирдах ажиллаж үзэж байгаагүй байж бизнес эхлүүлээд тэгээд ингээд үйлдвэрлэлийн нэг процесстэй, борлуулалтын нэг процесстэй, маркетингийн нэг процесстэй юм гурван өөр ур чадвар шаарддаг бизнес моделийг нэг талбар дээр авчираад тэгээд доороо нэг юм 20 дүнтэй болсон тийм гот тэр хүмүүсээ яаж удирдах хэвтэй юм. Дахиад нөгөө нэг брендингээ яаж хөгжүүлэх хэвтэй, яаж бүтээгт хөгжүүлэх хэвтэй. Тэгээ мөнгөө яаж олох юм. За олсон мөнгөө яаж зөв зохион байгуулалтаар зарцуулаад тэгээд энэ бизнесийг ашигтай явуулах юм гэдэг ингээд амар том чаленж тулж байгаа шүү дээ. Тэрэн дээр би өгсөж чадахгүйсэн байхгүй тий. Чадахгүй байнгутаа агүй олон сургалтуудад суусан. Уянгаа маань өөрөө зөндөө олон бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд гоё ингэдэг шүү, тэгдэг шүү гэлтэй. Яг л найз шиг нэг чинь ингээл зөвлөөл ингээд явж ирсэн байна. Өөрөө ер нь хэр их ментор авч ирсэн. Төвшөө шарк миний ментор байсан нэг жилийн хугацаанд. Тэгээ тэр хугацаанд ингээд ярьж байхад ингээд тэр үний бас ингээд туршлага юмнууд байгаа штэ тий. Яг ийм менторингийн үйлчлэлийн хамгийн үр дүнтэй нэсэн. Одоо нэг онлайн сургалтад гэхээсээ илүү яг Монголын нөхцөл байдал дээр өөрсдөө яг удирдлагын албан тушаал дээр байгаад мөнгө олгоод тий бүтээгдэхүүнээ борлуулад тэгээ ер нь юу зүг байдаг вэ гэдэг талаар яг юм туршлагатай болцсон хүмүүсийн яг тэр зөвлөгөөнүүд бол хамгийн үр дүнтэй байсан. Тэг яг тэндээс л яг ингээд нөө бизнесийн суурь ойлголтуудыг өөрөө ингээд олж авч байгаа шүү дээ. Ингээд бодоод ойлгоод тэгээ тэндээсээ одоо гацах юмнууд өргөлж байгаа шүү дээ. Тэр гацаа алган дээр очиж ментороо дээр тэр гацаанаасаа гаргуулад гэх юм уу те. Тэгэхээр ингээд бизнес хийхэд надад зүгээр санагддаг юм нь айгүй олон юм ерөнхийдөө болол юм туршлага дутснаас болоод те эсвэл одоо гэдэг юм гарц гаргалгаа одоо харах өнцөг өөр талаас хараагүй ч юм уу те. Ингээд нэг л яг юм харах өнцгөө ингээ өөрчилж чадахгүй эсвэл ингээ харцагнаасаа харж чадахгүй эсвэл одоо яг тийм бусдын саналыг сонсоогүй гэсэн олон гац тохиолдлууд айгүй ихтэй юм шиг санагддаг. Тэгэхээр маш айгүй олон хүмүүсээс менторингийн үйлчлэгийг авч байсан. Айгүй олон гэдэг нь хэдий та одоо яг ингээд тоолж байгаагүй юм шиг л байна. За яг хуу магадгүй ингээ зөвөр барагцаалаад үзье гэх юм бол бараг 50 гаруй юм болоо тий. 50 гаруй хүмүүсээс энэ бизнесээ эхлүүлсэн цагаас хойш гэсэн үг. Тийм эхлүүлсэн цагаас 8 жилийн хугацаанд 50 гаруй менторингийн үйлчлэг авч ирсэн. Тийм. Бас их тоо шүү. Тийм. Тэгээд тэр хүмүүс болгоны одоо ингээд хэлэх гэсэн санаан дотор яг л ингээл хүмүүсээ бодсон юм бидэг байхгүй тийм ингээд за намайг хэлж байхад нэрэл юм байсан да. Эдгээр маань энийг л ойлгоод авчаасаа гэдэг юм аюу гой тийм чин сэтгэлийн гэх юм уу зөвлөгөө байдаг. Тэгээд менторингийн үйлчлэгийн дээр нэг юм нэг дийлэнх одоо яг ийм менторууд бол үн төлбөргүй үйлчлэг үзүүлэх зорилготой одоо хүсэлтэй байдаг те. Гэхдээ одоо яг ийм хөтөлбөрүүдэд хамрагдахаар ингээд нэг суур босго үнэн аяг өндөр байдаг байхгүй. Тэр үн юунаас болоод тогтож ийн вэ гэхээр тэр хүн одоо тухайн ментороос авах одоо тэр юундээ хэрэг зориулт гаргаад байгаа юм. Хэрэг хэрэгцээтэй байгаа юм гэдгийг нь одоо ингэж нөгөө
фильтрлэх зорилттой гэх юм уу те ингээд ялгаж салах зорилттой. Тэгэхгүй болохоор мань хүмүүсийн одоо нэг цаг нь өөрөө асар хүнтэй байтал тэр цаг хугацааг илүү үнцэнтэй болгохын тулд үнэхээр хүсэж байгаа хүмүүст нь хүргэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр үнэхээр хүсэж байгааг юугээр илэрхийлэх юм гэхээр яг ийм нөгөө нэг ойлгомжтой хэмж өрн мөнгөний дүнтэй. Тэгэхээр ингээ менторуудтай одоо уулзах тэр одоо даваа хүртлэх хичээл зүтгэл бөгөөд ийм зардлыг өндөртэй боловч тэр нэг уулзсан нэг цагийн хоотолт нь өгж байгаа өргөөч нь айгүй өндөр байдаг. Тэгээ яг нөгөө ментор, коуч, тренинг гэдэг ингээд айгүй өөр сэдвүүд айгүй өөр зорилго бүхий хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө хүн нь өөрөө хинээс нь юг авах вэ гэдгийг бас айгүй тодорхой ойлгох мэдэх хэрэгтэй. Тэгээд менторуудтай уулзахын хамгийн гол одоо яг тэндээс дөгөр шиг хүртэх юм нь болохоор тухайн хүний өөрийн хичээл зүтгэл байхгүй. Тийм. Ер нь бол өний хувьд бол янз бүр байгаа шүү дээ. Менторууд бол яг хуваараа эсвэл бүр тусгаалan тэрэндээ зөвхөн зориулах хөтөлбөр гаргаад ажилладаг хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол одоо хамгийн авч исэн үнэтэй гэдэг нь шууд үнийн дүнгээр ярьж байгаа шүү. Үнэтэй тийм ментор үйлчлэгээ хэдэнд хүргэсэн бэ? Яг нь цагаар нь тооцвол илүү амар эдийн цагийн 500 мянга ер нь цагийн 500. Тэр нь бол хамгийн үнэтэйдээ орж байгаа. Үнэтэйдээ гэхээс ер нь дундаж шаншилж болсон. Тийм. Яг нь миний хувьд хамгийн одоо тэрнээс илүүг бол мөнгө төлж байгаагүй. Гэхдээ 500 мянган илүү өөр бол байгаа шүү дээ. Тийм байгаа. Гэхдээ 500 мянга гэдэг нь ерөнхийдөө л иймэрхүү болсон гэдэг хааш гэсэн үг тийм. Тэгэхээр нэг цагийн 500 мянгаар тэгээд одоо юу гэдгийг 3 сарын туршид эдэр гэхээр үнийн дүн аягүй өндөр болчдөг тийм. Тэгэхээр тэр үйлчлэгчнүүдээс аваад ойлгоод өөрөө жижиглэг боловсруулад тийм гаргаж байгаа тэр ноу хау гэдэг зүйлийг л ялгах нөгөө ментор клубийнхандаа ч юм уус бол дуулж байгаа хүмүүстэй хүрэхийг одоо зорддог. Тэгээд яг чаргагүй сүүл рүүгээ цагтаа аюу харамлалт юм билэ хүн өөрөө. Яа тэгэхээр одоо нөгөө нэг өөрөө цаг бас нөгөө талдаа үнэлж сурж байгаа гэх юм уу? Тийм. Өмнө нь болохоор ингээл хүнд тусалчих юмсан ингээл аягүй гүйдэг байсан те. Тиймүүд нөгөө нэг өөртөө тусалж чадаагүй хүн туслахгүйг гэдэг байсан байлээ. Тэгээд тэр чинь нөгөө талдаа ингээд хүүхд одоо нэг мэдсэн чинь манай хүүхдүүд ингээл 8, 7, 8 гэл эхлэнгууд өсвөр насндаа ороод аав ээжийн үгнийг сонирн биш болно те. Илүү найзууд төвтэй болно. Тэр нь өөрөө нөгөө хүний өөрийнх нь хөгжлийн процесс нь. Тэгэхээр илүү гадагшаа найзуудтайгаа л цагийг өнгөрөөхийг хичээдэг болно. Тэгмээд ингээ хүүхдтэйгээ одоо өнгөрүүлэх цаг хугацаа нэг богино үлдчихэд байгаа юм шиг мэдрэмж. Ялангуяа 25 оны эхнээс эхлээд 24 оны сүүлээс эхлээд төрөөд тэгээд тэндээсээ болоод одоо 25 онд болол би 24 онд 8 өөр позишн юм албанд шалгачдаг байсан болол 24 онд тий тэрийг болоод одоо яг ингээл үнсэн 2 3 дийлэнх нь болсон. Тэгээ 2 3 дээрээ үндсэндээ энэ жилээс эхлээд нэлийн төвлөрөлттэй байгаа. Тэгээ бусад цагийгаа илүү хүүхдүүдтэй гэр бүлтэй зарцуулах тэрэндээ илүү одоо ингээд нэг сэтгэл ханамжтай гэх юм уу байх чиглэл дээрээ одоо явж байгаа. Одоо ингээд за өргөн брэнд дээр яриа л та. Өргөн брэндийн амжилтыг өнөөдрийн байгаа амжилтыг 100% гээд аваад үзэх юм бол хэрвээ үүсгэн байгуулагч уянгаа маань ямар нэг менторийн үйлчлэгээ аваагүй те менторийн үйлчлэгээ авах гэдэг чинь суралцаал явж байгаа шинжтэй. Аваагүй байсан бол энэ 100% амжилтын хэдэн хувь нь байх байсан бол менторийн үйлчлэгээ аваагүй байсан бол өнөөдөр өргөн брэнд болж чадахгүй байх байсан. Брэнд болж чадахгүй. Тийм. Брэнд гэдэг чинь өөрөө юу юм гэхээр одоо нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээндээ одоо нэг юм бүтээгдэхүүн байгаа шүү дээ тий. Тэрэнд зориулагдсан деталь бүхэн нь түүндээ зориулагдаж хийдэг. За одоо манай Монголд бол хөвчлээ ингээл нэг хувц ойдог хүмүүс байгаа шүү дээ. Тэгэн гутаа нэг юм брэнд эхлэгийн гутаа одоо зах гараад нэг даваа авснаа, зах гараад нэг юм цахилгаан авснаа тий нэг юм байгаа юмнуудыг нийлүүлэх хийдэг тий. Брендийн хувьд гэх юм бол тухайн бүтээгдэхүүнд нь зориулаад тэр деталь болгоныг нь завцсныхын төрөл нь байдаг юм уу тий тэр коноф нь байдаг юм уу тэр одоо цахилгаан байдаг юм уу тэр болгоныг нь захиалаад тухайн бүтээгдэхүүнд нь зориулж хийдэг. За нэгдүгээрх одоо нэг бүтээгдэхүүний шинж чанарыг нь бол зөвхөн бидний дотоод тавьсан стандарт нөрөө тийм байхгүй. Хоёрдугаарт бол эрэлт үүсээд тухайн бүтээгдэхүүнийг хаадаг хэрэглэгчтэй болсон зүйлийг брэнд гэж нэрлэдэг. Тэрнээс биш ингээд бүтээгдэхүүн гаргаж тавих ч юм бол нэг хэрэг. Тэр брэнд болох нь дахиад өөр нэг хэрэг байхгүй тий. Тэгэхээр нэг юм тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болсон. Тэрийгээ эргээд санагалцдаг, хаадаг.
тэр зүйлийг бий болгосноо нь өөрөө менторуудын хач. Магадгүй хэрвээ менторууд агуу суралцаг байсан бол өрмөн өнөдөр байхгүй байх байсан баг те. Нэг жил хагас 2 жилийн дараа одоо тэгэл одоо урсгалаараа гэх юм уу те. Ингээд за энэ биш юм байна, хэцүү юм байна, чадахгүй байна гэд ингээд хайцсан байх байсан болов уу гэж бодож байна. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм аа. Энгийн нэг магадгүй урсгалаараа байна гэдэг чинь тэгэл магадгүй нэг хэдийн хугацааны дараа байхгүй болчих боломжтой тийм зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр бизнес дээр ер нь чиглүүлэгч хүмүүстэй менторинг гэдэг бол амар чухал юм шүү гэдгийг л бид хоёр ярилцаад байна л да. Тэрнээс шивтээр одоо нэг менторыг одоо аваач ч юм уу те тиймэрхүү юм бол угаасаа байхгүй. Одоо бидний хийж байгаа, таны хийж байгаа бизнес те таныг бол одоо яг анх удаа ингээд та энийг дэлхий дээр хийгээгүй зөндөө олон тэр замаар явцсан алдаж онцсон байгаа тэр хүмүүсийг илүү танд туслах чиглүүлэх хүмүүс байгаа тэр үйлчлэгийг аваарай тэгжээж одоо манай уянгаа маань сая хэллээ шүү дээ яг брэнд болгож өгсөн гэлтэй брэнд гэдэг чинь өөрөө яалтчгүй одоо бид нар одоо ингээл цүнхний брэнд гоё чимэлийн брэнд гэл ингээл хэрэглээл байдаг шүү дээ одоо тэрийгэ байхгүй болохоор одоо айл усны ус руу аялахдаа тэрийгэ аавна инээ цүнхнийхээ ямиг аавна ингэ аавна гэл бид нар чи яалчгүй гэж явдаг шүү дээ тэр чинь эргүүлээд яалчгүй тэр брэнд бидний ингэ сэтгэлд ингээ үлдсэн ингээ ингээ тасал болсон тэрийгэ сая оригинал хэлснээр бүр ингээ одоо нэг санагалцдаг сандаг тийм гэсэн хэлж байгаа гоё санагдчих шүү. Тэгэхээр менторинг гэдэг бол би өөрөө бас айгу сүүлийн би олж чиний одоо хажууд бол өстэй шинэко байхгүй юу менторингийн үйлчлэгээ дээр одоо л нэг ингэж хэрэгтэй юм байна гэж анзаарч эхэлж байгаа. Тийм ч бас ер нь бас яг энэ яриаг айгу олон бас үзэгчд олон хүмүүс бас хүргэе тул бас урьсан байхгүй юм гэсэн жаацч нар. Баярлалаа. Тэгээд одоо дараачийн одоо менторингийн брэнд хэвээрээ үлдсэн гэж байна шүү дээ. Брэнд хэвээрээ үлдсэн бол дараачийн гарах хэсэг нь юу вэ гэсэн чинь amazon.com гараад ирсэн тийм. Ишээ манай бас өрмөн брэнд маань ингээд гарцсан ингээд явж байна. Энэ талаар бас нэлийн юмнуудыг бас деталь бүрээр нь яриулмаар байна. За эхлээд Amazon руу ингээд гарахын тулд тийм хамгийн ихний алхам нь юу вэ? За хамгийн ихний алхам нь гэх юм бол яг нөгөө нэг маш олон зүйлүүдийг хийж ижиж Amazon дээр гарч байгаа тийм. Одоо баг эн чинь 3 жилийн процессын үр дүнд судалгааны явц гэсэн. Судалгаа явж байгаа. Одоо тэгээд нөгөө Amazon-оос өөрөө хүлээн зөвшөөрөх гэдэг процесс явагдана. Тэн дээр нэг аккаунтаа үүсгэн, ноёны өмчөө бүртгүүлнэ гэдэг ингээд аягүй олон процесстэй шүү дээ. Тэгээд бизнесээр одоо бид нар бол ингээд Монголын хин сэтгэлээр урлаг гэдэг компани өрмөн брэндээрээ Amazon дээр бүтээгдэхүүнээ борлуулад байгаа байхгүй. Тийм гот нөгөө нэг Amazon дээр ч хөвчлэн Америкийн компани ч юм уу эсвэл зүгээр нэг ийм иргэн ч юм уу бүтээгдэхүүн борлуулах байдлаар дэлгүүр үүсгэж яваад байгаа шүү дээ. Бид нар болохоор Монголын компани өрмөн брэндээрээ тэгээ Amazon-ы дотоодын нөгөө оюуны өмчөд өрмөн гэдэг бол бидний брэнд юм шүү бүртгүүлээд ингээ бүтээгдэхүүн зарж байгаа гэсэн. За хамгийн гол ойлгох юм болохоор ийм деталь step by step процессээс илүү ийм нөгөө нэг экосистем болон одоо тэр нөгөө юуг зарах гад яагаад гэдэг юм аягуулсан ойлгомжтой санагдаад байгаа. За бид нар чинь дотооддоо үйлдвэртэй. За тэр үйлдвэртээр болохоор ингээл манай монголчин бол түүхий эд буюу одоо давуу үйлдвэрлэдэг улс учраас бид нар түүхий эдээ хамгийн багтаа одоо нэг юу гэдгийг урд хиттэй нэг дунд юунаас захиалаа гэж бодоход 8-9 мянган км-ийн цаанаас тээвэрлээд за одоо бол татваргүй болсон. Одоо бидрийг үйлдвэрлэл одоо хийж явах одоо өмнөх жилүүдэд бол дандаа татвартай байдаг гэсэн тийм. Тэгээ ингээд логистикийн зардал буюу тээврийн зардлаар нэг амар том даавууг тээвэрлээд 15.5% татварыг төлөөд оруулж ирээд тэгээд жилийн одоо 4 улирлын 3 улирлт нь халаалт шаардлагатай. За тэгээд ийм 60 см-ийн хантай ийм нэг объект дотор үйлдвэрлэл хийдэг газар айгүй нөгөө нэг ажиллах хүчин хомостой гэх хүмүүсийг одоо дээрэс нь хүүхдээ уцааж байгаа учраас ур чадвар айгүй хэрэгтэй байдаг. Бид нар ч юм нөгөө жоохон суналттай материалаар ойдог учраас тэрний юуг нь одоо суналтыг нь гаргаж оёно гэхээр арай ур чадрын хувьд өөр байдаг байхгүй. Зүгээр нэг ийм энгийн дээл ойдог эсвэл 10 жилийн ойдлын туршлагатай хүн хурж ирэнгуутаа манай дээр сурч иж оёно гэхээс шууд оёо сурч одоо амарх юм биш гэж бол чаддаг төрлийн бүтээгдэхүүн биш. Хугацаа шаарддаг.
хугацаа шаарддаг тий. Тэгэхээр ийм нөгөө нэг маш хязгаарлагдсан бол хүний нөөц дотроос хүнийг нь олоод ингээ үйлдвэрлэхлэн гэдэг бол айгүй том чаленж. За тийм гот ингээ өртөг аяг өсөж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар 2022 оны одоо биш 23 оны 7 сард Amazon-ийн анхны дэлгүүрийг нээжээд бүтээгдэхүүнээ явуулахыг судалж байгаа байхгүй. За тэгээ ингээд Америкуудын зан төлөв бол олноор авдаг юм байна. Одоо нэг ширхэг бүтээгдэхүүн бол зарддаг юм байна. Хамгийн багтаа 3 ширхэгтэй байх юм байна тий. За тэр бүтээгдэхүүн өөрөө юугээрээ ялгарх юм гэдээ судалгаа хийж агаад за нэг юм хөөрхөн пакэж гаргасан тий. За тэр маань өөрөө өртөгтэй зарагдах үн гэдэг нэг үнэ тавьчихж байгаа. За тэгээ тэр үнэ тавихлаа болохоор одоо юу гэдгийг дэлхийн алдартай брэндүүдээс нэг арай хямдхан байхгүй болол яасан ийсэн хаанхын өрмөн те яасан ийсэн хаанхын Монгол вэ те мэдгүй штэ хүмүүс хэрэглэгчүүд бол мэдгүй. Тэгэхээр нэг арай бага үнэтэй гэдэг ингээ үнийн бодлогоо тодорхойлоод бүтээгдэхүүнийгаа сетийг гаргаад явуулах гэсэн чинь нэг Gerber-ийн нэг 5 ширхэгтэй body set-тэй бүтээгдэхүүн $29 гэж хэлсэн байхгүй Amazon-ы сайт дээр. $29 Amazon.com-ийн одоо ингээ дэлхийд дахны сайтаас сард $9 сая хийдэг нэг продакт зөвхөн тэрэл бүтээгдэхүүн тий. Одоо бид нар тэрийг бенчмарк болгоцсон тий. Ингээ 9 сая хийдэг айгуу гой зах зээл байна. Ингээ ийм бүтээгдэхүүн зарж болох юм байна гэ ойлгонгуудаа тэн дээр стратеги боловсруулаад тэгээд за одоо яг энэтэй нойролцоо бүтээгдэхүүнийг бид нар гаргахын утаа сэтэ гаргаа үнэ төвчж байгаа шүү дээ. За тэгээ Монголоос тэр бүтээгдэхүүнийг шиппинг хийгээд Америкт аваачих гэсэн чинь $29-ын үнэтэй одоо тэр 5 ширхэг сеттэй адилхан бүтээгдэхүүнийг бид нар шиппинг хийгээд $39 гэсэн баг. Зөвхөн шиппингийн төлбөр. Тэгэхээр чин одоо тий Монгол гişээрээ яадгийн тий 39 дээр өөрийнхөө үнийг нэмээд тэгээд тэр бүтээгдэхүүнд ямар ч одоо ингээд үнцэн шингэсэн чанарын шингэсэн юм байхгүй байгаа даа шүү дээ зөвхөн тээвэрлэлийн зар тийм дөртөгтэй. Тиймгууд нь ингээд за окей Монголоос экспорт хийн гэдэг бол өөрөө аг утгагүй юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. За дээрэс нь тэр 200 м квадрат том талбай болон тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин тэр зүйлийг бид нэр үйлдвэрлэлийн процессороо одоо ингээд 100% гаргасан бүтээгдэхүүнийг бүгдийг зарсан байсан ч гэсэн энэ ашигтай ажиллах боломжгүй байна гэдгийг харсан. За энэ ашигтай ажиллахгүй бол бид нар Монголоос мөнгө олж чадахгүй бол гаднаас олъё гэдэг анхны сэтэл дээр бид нар экспорт хийх одоо хүсэл төрөөд экспортоо хийх гэсэн чинь боломжгүй болчихлоо шүү дээ. За тэгин гот нь окей. За тэгвэл бид нар анханасаа ер нь би юуны төлөө энийг байгуулсан гэдэг ингээд буцаад нөгөө нэг бүр хамгийн анхны эхлэл зэг рүү очиж байгаа байхгүй тий. Тэгин гот анханасаа юуны төлөө байгуулсан бэ гэхээр айгүй хөөрхөн бүтээгдэхүүнийг л хүнд хүргэмээр байсан тий. Үндснийг л бий болгомоор байсан. Тэгин гот ингээд үндснийг бий болгох, брендийг бүтээгдэхүүнийг бүтээх гэдэг бол маркетингийн компани хийдэг ажил. Одоо бизнесийн модель нь өөрөө маркетинг компани модель байхгүй. Үйлдвэрлэлийн модель гэдэг нь брэнд гаргах тухай ерөөсөө биш. Аль хэдийн үүссэн брэндүүдийн зарч чадна гэсэн тэр зүйлийг нь бэлэн болцсон зүйлийг нь хамгийн хямд үнээр хамгийн их ширхэгээр үйлдвэрлэх тухай ойлголт. Тэгэнгუთ нөгөө нэг энэ хоёр чинь зөрчилдөд нь шүү дээ. Тэр чинь бүтээгдэхүүнээ хөгжүүлээл тэгэл амар ихээр хийж угаасаа чадахгүй тий. Тэгээд ингэ гот нь заа гэдэг бид нар бизнес модель анхныхаа бизнес моделийг тэрнгээр нь сонгоё. Энэ өнгөөрөө бай. Харин Монгол хүний оюуныг экспорт хий гэдэг одоо энэ чиглэл рүү явсан гэсэн. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхаа санаа нь биднэрт байгаа. Бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн, гоё бүтээгдэхүүн гараад ирсэн. Тэрийг олон улсын зах зээл дээр зараад олсон мөнгөө Монголын эдийн засаг руу оруулъя гэдэг ийм санаа байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд тэр агуулгаараа ингээд нэлээд улс руу явсан, Таиланд явсан, Вьетнам явсан, Туркид очиж исэн, Хятадд очиж исэн. Үндсэндээ болвол одоо яг даавн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн одоо хамгийн одоо ингээд холбогдоход амартай хилтэй устай тий үйлдвэрүүд нь ингээд олон улсад гараа сурцсан газруудаар ингээд явж үзээд тэгээд тэдэртэй ингээд холбогдоод харж байхад Монголд одоо тухайн түгээдийг оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс тэр улсад нь үйлдвэрлэх нь 3-7 дахин бага өртөгтэй байсан. 3-7 дахин бага. Тийм. Одоо тэгвэл сайн нөгөө ингэж ярьсан шүү дээ. $29 ингээд тэрийг модуль болгоод тэнд одоо ижил төстэй бүтээгдэхүүн гаргая гэдэг $39 болсон гэсэн шүү дээ. Тэгвэл яг үйлдвэрлэлээ өөр улс руу ингээд шилжүүлчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр хэдэн төгрөгөөр зарагдаж байна одоо? Шиппингийнхаа зардал нь одоо ингээд 150 ширхэг бүтээгдэхүүн $69 болсон. Шиппингийнхаа зардал нь 150 ширхэг бүтээгдэхүүн нь $69. Буюу нэг бүтээгдэхүүн дээр буух тээврийн зардал асар бага байгаад байгаа. Бид нар урд нь бол $39-оор нэг л пакэж авах гэдэг шүү дээ тий. Нэг л ширхэг 150 байсан бол яах юм тий. Тэгэхээр энэ дээр монголчууд аягүй сайн ойлгох хэрэгтэй нэг юм байна.
бид нар Монголда үйлдвэрлэж иж яагаад үнэтэй байх ёстой гэдэг ийм нэг шаардлагуудыг үндэсний үйлдвэрлэгч нарт тавьдаг те. Энэ нь өөрөө бидний одоо нөгөө нэг мөнгө олох гэдэг тавиад байгаа юм биш ээ. Зөвхөн Монголын өөрийнх нь орчин нөхцөл нь энэ бүтээгдэхүүнийг үнэтэй болгоод байгаа гэдгийг аюулсан ойлгох хэрэгтэй. Одоо жишээ нь Вьетнамд одоо нэг ийм үйлдвэртээр очлоо гэхэд зүгээр ингээд нэг контейнерын нэг ийм хан идэв штэ тийм зүгээр энгийн контейнерын хан За. тийм тэрэн шиг юмор ийм дөрвөн талыг нь битүүлсэн тог татцсан тэгээд нэг ийм шалгаа хийсэн газар л үйлдвэрлэл явж байгаа байхгүй тий. Тэнд юуроосаа ийм дулааны зардал гэж алах тий нэг 60 см-ийн барилга босгож юм одоо барилгын хүн мэдж байгаа тий өртгөн хэд байдаг вүлээ. Тэрний өөрийг ингээ авч явах зардал хэд байдаг вүлээ. Тийм юм юуроосоо байхгүй. Нөгөө талд ажиллах хүчний олдос маш сайн. Одоо тэр нөгөө манай Вьетнамын үйлдвэртэр ингээд очингууд 24 цаг байгаа 3 ээлжээр бид нар ажилладаг гэж байгаа байхгүй юу? Ганц ч цаг зогсохгүй байгаа тийм тий 8 цагаар ажилладаг. Хүн нэмэлт хэрэгтэй болол бид нар дуудангууд нэг юм мопед унс нөхөр хурцрангуйтай ажил хийждэг тийм олдоц өндөртэй. Тэгтэл бид нарт элчний олдоц өнөдөр хэр бэлээ. За нэг эмсүүд төгсөж байгаа хүмүүс л гарч ирдэг. Тэрнээс биш яг ингээд одоо Оросд л аюу сайн зохион бүтээгчид одоо юу гэдгийг хувцсны дизайнер төгсөж байснаас биш дотооддоо бид нар бэлтэж байгаа дизайнер гэж байгаа оловч яг ийм олон улсын зах зээл дээр гарах үед тийм зохион бүтээгчид хангалттай бэлтгэгдэж байгааг бол бас үгүй байгаа байхгүй тий. Тэгэд үзэхээр өрсөлдөх чадварын хувьд, өртгийн хувьд маш өөр юм ярьж болно. Тийм. Тэгэнгუთ ингээд Хятадаас орж иж байгаа юмнууд, өөр улсаас орж иж байгаа юмнууд яагаад хямдхан байгаад идэх гэхээр тэр нь өөрөө тухайн улсад бүтээгдэхүүн хямдхан байгаад байгаа учраас. За энэ дээр нэг юм зөрчил гарч ирнэ. Бид нар дотоодоо үйлдвэрлэл хийхэд энэ нь өөрөө үнэтэй байдаг юм байна. Үнэтэй байгаа нь бидний орчноос болоод байгаа юм байна. Одоо жилийн 3 үйлрэл бид нар халаалттай байгаагаа хүмүүс мэдж байгаа тийм. Тэр халаалтын зардал, одоо хүний нөөцийн хомсдол тийм. За одоо энэ тээвэр логистик бид нар одоо ингээд нийт үйлдвэрлэгчдийг аваад үзэхэд 80% нь түүхий эдээ импортоор оруулж ирдэг. Нийт Монголын үйлдвэрлэгчдийн. За тэгэнгუთ тэр импортоор оруулж ирж байгаа дээр чинь галын дотор нэмэгдэж байгаа. Дахиад нөгөө бүтээгдэхүүний чинь өөрийнх нь тээврийн зардал хэрэг бараатай байгаас амаараа тээврийн зардал нэмэгдэж байгаа. Ингээр өртгөн өөрөө өсдөх нь бидний нөхцлөөс болоод байгаа юм байна. Энийг тэгвэл яаж шийдэх юм гэхээр бид нар оюуна буюу одоо ямар ч тийм өртөг шаарддаггүй зүйлийг экспортлох нь бидний хөгжлийн гарц юм а гэдэг ямиг л одоо би бодсон буюу энийгээ бүх бүтээгдэхүүн дээр хэрэгжүүлээд дэлхийгээс мөнгө оруулж ирэх яг энэ нэг одоо эртний үед бид нар торгоны зам гэдэг зүйлийг нээсэнтэй монголчууд хамгийн анхны худалдааны маш аюулгүй бөгөөд ийм зөв зарчмыг хэвтрүүлж исэн бол 21-р зууны одоо ийм онлайн экспортын оюуны экспортын торгоны замыг нэмэр байгаа. Одоо миний хүсэл мөрөөдөл гэсэн үг те. Тэгээд явж байгаагийнхаа хувьд хиймээр байгаа нэг ийм legacy те. Энэ бүр аюу гоё хундах тулгамаар гоё зүйл ярьчлаа шүү. Тэгэхээр хүн яг ингээд өөрийнхөө ах уйдаа ингээд ороод ирчихээрээ аюу тийм юмыг ингээд харах өнцгөн ч амар жижигхэн болоод асуудалтай ингээд жижигхэн зүйлтэй аюу бухимдаад ингээд тэрэндээ аюу түртэж байдаг. Тэрнээсээ жоохон ингээд хоошоо ингээд алхаад ингээд харах юм бол те арай өөрөө шийдэж болох юм байна. Энэ асуудалт чинь арай өөр өнцөг байдаг юм байна те. Энд чинь ийм болчлоо гэд болохгүй болчлоо гэд болохгүй болсон гэсэн утга биш. Энэ зүгээр л нэг аргаар хийсэн, нэг аргамаар төлөх үйсэн зүйл нь штэ гэдэг зүйл байгаа байхгүй юу те. Тэгээд яг наач айгуу гоё. Тэгэхээр миний нэг яг сүүлийн нэг гол нэвтрүүлэгтэй холбоотой гэсэн асуу гэсэн юм гарчлаа шүү саяны юм. Айгуу гоё. Нөгөө хөтөг шингэхгүй тийм бид нар өөрсдийгөө ганц хүмүүс өөрийгөө нэг аль ч ус руу нэг гаргаад явчих штэ тийм тэр дотор нь бүх толгойд даргинд бүх юм байгаа юм чи тэр хөтөг шингэхгүй зүйлийг экспортлыг гэдэг дээр явж байлаа сайн яг гой санагдаж байна Монголын брэнд бүтээгдэхүүн одоо ингээд Amazon-оос эхлээд ингээд гараал ингээд цаашаа явж байгаа юм чинь зүгээр яг нэг өргөн гэдэг брэнд гарч байгаа утга бол ерөөсөө гарахгүй штэ тэнд чинь тийм Монгол брэнд л гэдгээр зүйлээрээ авна. Харин Amazon хүртэл ингэж одоо шантралгүйгээр тэмцээж явж ирсэн уянгатаа бас нэг баяр хүргэмээр санагдчихлаа. Баярлаа. Тэг ингээд том зургаар нь аваад харах юм бол одоо долларыг өсөд байгаа тийм Монгол тэгэл нэг жилийн дотор сонгуул дуслаа гээл тийм доллар бараг 9-10% өсөж байгаа. Энэ нь өөрөө дам байдлаараа бидний үргээр эхлэний бүтээгдэхүүн дээр бүгдээрэнд нь үн нэмээд байгаа. Долларыг
бага байлгаад одоо бид нар ч юм бол импортлогч болсон аахгүй. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 98% нь гадаад улсаас импортоор орж ирдэг те. Тэгэнгუთ бид нар хэрэглэгч улс юм бол яаж гадны валютаас хамааралгүй байх вэ те? Эсвэл төгрөг маань илүү сайн чанга байгаад юмнуудаа арай боломжийн үнээр оруулж ирэх вэ гэхээр дотоодын үйлдвэрлэл, дотоодын бүтээж байгаа тэр зүйл нь илүү үн цэнтэй гадаадын хүмүүсийн худалдаж авах тэр хүсэл одоо нийцсэн байх хэрэгтэй байгаа дээ шүү дээ тийм хайж болдог үн цэнтэй тийм байх хэрэгтэй. Тэгэнгუთ бид нар чи 95% нь одоо яг л уул уурхай экспорттэй за одоо нүүрс байна, зис байна, алт байна тий. Тэгээ тэр нь одоо нэг риодын тоо одоо юу гэдэг оюу толгой, за эрдэнтийн үйлдвэр байна тий. Нэг гашуун сухад юу гэдгийг хідэн юм одоо майнингийн компаниудаас хамаарат байна шүү дээ. Гэвтэл энэ майнингийн компанид ажиллаж байгаа Монгол ажилчдын хувь нь нийт ажиллах хүчний хэдэн хувийг бэ гэхээр айгу бага тоо баггүй юу? Тэгээд 95% гаргачлаа, үлдсэн 5% нь юу аа гэхээр ноолуур байгаа, махан бүтээгдэхүүн байгаа. Азар энэ манаас айгүй хөөрхөн орж ирж байгаа. За хуршны самар гэдэг ингээд топ 3 бүтээгдэхүүн ерөнхийдөө бол нэг ийм төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа да. Энэний одоо ингээд бодоод үзэх юм бол яг ийм бүтээгдэхүүн экспортлоод байгаа ч гэсэндээ ингээд нэг хэрвээ одоо дэлхийн зах зээл дээр одоо Америк болон Хятадын нэг ийм тарифын дайнаас болоод одоо хятадууд чинь бид нар гангийн хэрэглээгээ 50 хүртэл хувиар үйлдвэрлэлээ бууруулна гэдэг ингээд зарласан байгаа да тий. Тэр маань одоо юу болж байгааг би яг сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн хэдэн сард төлөө харж байхад одоо нэг Трампын тарифын данаас болоод айгүй их гангийн бүтээгдэхүүн Америк руу экспортлдог байсан. 120% татвар гэдэг юм гот нөхдүүд та наргүй бид нар дотоодын зах зээл дээр амьдрах чадвартай гэдэг хятадууд маань өөрсдөө дотоодын зах зээлийнхаа одоо үйлдвэрлэлийн хэмжээг бууруулсан гутаа бид нар энд одоо яг ингээд амьд үлдэн гэдэг юм бодлого баримталчаад байгаа шүү дээ. Тэгвэл манай нүүрс үнгүүдэл эхлэх юм бол бидний доллар ингээд өсөөл явчихж байгаа тийм. Тэгэхээр тэр одоо уул уурхаагаас хараад экспортыг халуулах баг болгомоор байгаа байхгүй. Тэгээ бидний дэлхийд ингээ онцлог ялгарах шинж чанар юу юм гэхээр түрүүний нөгөө нүүдэл чинь зам байна шүү дээ. Бүх юмд ийм уян хатан дасан зохицох байдал айгүй сайтай. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө талдаа бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр айгүй том юм давуу талуудыг бий болгочихдаг. Манайх өрмөн одоо ингээ гарснаас хойш ерөөдөө юм оюуны өмчийн чиглэлийн бүтээгдэхүүн аюу хийдэг байхгүй. За одоо юу гэдгийг аав ээжийн хан хүү, ээжийн сайхан залуу одоо юу гэдгийг те ингээд нэг гэрийн босс базаад хазаад идчихмээр байна уу хий тэр гэдэг юм үгтэй бүтээгдэхүүнүүдийг хийдэг. Гэхдээ тэр үгүүд хүний дотоод мэдрэмжийг ингэж нэг ил гаргах зорилготой. Манай дэлгүүр дээр ингээ явж байхлаараа ингээд нэг хөөрхөн нэг ямар хөөрхөн дээ гэж ийм нөгөө хэрэглэгчтэй ингээ хараад инээдэг уушаа. Тийм. Тэр юм нь бидний хувьд айгүй чухал байдаг учраас тэр үг болгоныг тэр мэдрэмжийг гаргахын тулд ийм гараар каллиграфаар ингээ хийлэгдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг цааталт нэг артист зугаал гараараа ингээл юм зураал тэр дизайныг хамлуулж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр юмыг ингээ бид нар ингээ бодоод сэтгээ за тэнд нэг хүнд төлбөр төлөө тэнд нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийгээд ингээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн аюух зардал нэмсэний дараа манайхны хийдэг юм нь нөгөөдхийн шууд копи паст хийснээ нэг аюу тийм сон церемонтой болгоод ингээ зардаг юмнууд аюу олон байдаг байхгүй одоо тэгээд зарж байгаа тэгээ байхгүй болсон газрууд ч гэсэн аюу байдаг. Би нэг зах зээлийг харж байгаа болохоор судалж байгаа болохоор тэрийг нь хараад идэг. Хулбарлаж болно гэхдээ дотоодоос биш гаднаас хулбарламаар байгаа байхгүй тий. Одоо гадны айгүй мундаг том брэндүүд байгаа шүү дээ. Тэр брэндүүдээс нь жоохон сайжруулад шинэ брэнд үүсгээд зах зээл дээр танилцуулах юм бол тий санаа аваад тий. Зах зээл дээр танилцуулах юм бол тэнд амьдрах боломж байна. Бид нар ийм дотооддоо өрсөлдөөд нэгтэй ингээд зах зээлээ хуваагаад эндээ нэг ингээд би биенийхээ дээр доор гарах гэсэн биш. Дэлхийн зах зээл дээр яг ийм зөв бүтээгдэхүүнийг зөв хүмүүст нь айгуу хоёр хүргээчээ гэдэг ийм л одоо хүсэл байгаа гэсэн. Сайн нөгөө юу ярьсан нэг хөөрхөн бичгтэй штэ өргөний хүүхдийн нэрээ авцснууд чинь те бараг ярьсан чи бараг ингээ өнөр нь өнөртөж байгаа шиг айгуу гой санагдаад. Тэгээ тэн дээр нөгөө хөөрхөнгийн бичгнүүд байгаа штэ. Тэгэхээр одоо Америкийн зах зээл рүү ингээ гараад явж гин гэж юм. Тэгэхээр тийм мэдээж тухайн нутаг улсынх нь одоо соёлд нь бас тааруулж ингээд хэлбэр хэмжээнээс гадна те загвараас гадна ингээд өөрчлөлтөд орж байгаа шүү те. Тэд нар хадгалагдаж үлдсэн юм байна уу? Одоогоор болохоор бид нар тэнд байгаа монголчуудтай хамгийн түрүүнд зориулаад гэдэг юм Монгол фантазиг гаргацсан маа да. Гэхдээ Монгол үгсийг яг каллиграф хэмдээ очиж гин гэсэн үг.
хэвлэл нь болохоор үггүй байгаад байгаа байхгүй юу? Тийм. Одоогоор бол Америк дээр байгаа нь болохоор яг Монгол хантаз байгаа. Монгол хантаз гэхдээ одоо юу гэдгийг хантаз гэдэг агуулгаараа ямар ч улсын хүнд өмсөх боломжтой л бүтээгдэхүүн те. Тэгээд айгүй юм хэрэглэхэд хялбар гэдэг юм уу? Яг очих болохоор бид нар болохоор дизайн түүл гэдэг нэг юм байгаа. Тэр нь болохоор ээж аваад нь өөртөө дизайнаа хийгээ захиалга өгөхөд тэр нь хэвлэгдээд очдог юм зүйлийг нэвтрүүлж байгаа. Урд нь болохоор тийм тусгай захиалга гэж хийдэг байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Дараагийн шатанда ингээд захиалгахаа за ийм өнгөтэй байна. Энд нь ийм үгээ бичүүлнэ гэдэг. Тэрийг болохоор одоо би захиалгаар байна шүү дээ. Тэгэхээр хаанаас тэр захиалга яах вэ? Танаа сайт руу ороод. Тийм сайт руу ороод. Америкт болохоор одоо тэр нэвтрээгүй байгаа боловч Монгол тэгж хийх үү? Тийм Монгол тэгж хийж байгаа. Бидний нөгөө нэг олон улсад франчайз гаргах гэдэг зорилго нь болохоор одоо яг тэр дизайн түүлтэй бүтээгдэхүүн нь өөрөө очих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээд маш чанартай хүүхдэд тав тухтай бүтээгдэхүүн байж байна. Тэ ингээд цулуугаараа байж байна. Тэгмэд ээж аваад нь юу гэдгийг хүүхдийнхаа нэрийг биччихдэг те. Одоо 100 дахь өдрийн баярын мэнд хүргэегээ 100 дахь өдрийг саналцмаараа бол 100 дахь өдөр гэдэг дизайныг нь өөрөө гаргаад ирлээ. Магадгүй анхны Холливуудынх нь баяраар те Америкт бол Холливуудыг Thanksgiving гэдэг хэлдэг тийм. Тэдрийг нь ингээд хийлээ гэхэд тэр загварыг нь хевлээд гэрт нь хүргэх үйлчилгээ нь дараагийн шатанда нэвтрэх үйлчилгээ. Тэгэхээр бид нар ч нөгөө нэг Монголоос гаргаж байгаа ч гэсэн бүтээгдэхүүн чанартай хэрнээ худалдан авагч буюу эцэгчүүд нь таалагдах хэрэгтэй тий. Тэгэхээр Монгол хийж байгаа хүмүүс. Тэгэхээр Монгол хүмүүс тэр хүмүүсийн мэдрэмжийг мэдэрч чадахгүй учраас өөрсдөр нь хийлгий гэдэг одоо санаа явж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг хүн гэдэг утгаараа бүгднийх нь мэдрэмж бөгөөд хүсэл ижил байна. Соёлын үзүүлэлтүүдээрээ одоо яг ямар байх вэ гэдэг нь баг багын ялгаатай байна. Тийм. Тэрийг нь тэр хүмүүс нь хийх суур зарчим байдаг юм уу юмнуудыг бид нар гаргаж өгөө л гэж байна. Өрмөний яг ингээд баримтлагдаг зарчимнууд тав тух гэдэг зүйл байдаг аахгүй. Тэр тав тух гэдэг зүйл одоо ингээд хувцсан дээрх тав тух гэхээсээ илүү хэрэглэгч тэрийг захиалахад үүсэж байгаа тав тух. Тэнд ажиллаж байгаа хүмүүст тав тухтай байх тий. Нөгөө талдаа бүр ингээд том зургаар наваад үзэх юм бол хэдий бүтээгдэхүүн боловч байгаль их дэлхийдээ хор хөнөөл учруулахгүй юм тав тухтай одоо хэрэгэлсэн сэтгэл одоо хоргүй гэх юм уу те энэ ингээд хог болоо хаягдахгүй юм да те энэ ингээд задрахгүй биш те эсвэл одоо миний хүүхдэд ямар ч байсан ингээд харшил өгчихгүй юм да гэдэг тэр сэтгэлийн амар амгалан байдлыг одоо илэрхийлэх тэр концепт өөрөө өрмөн дотор явж байдаг. Тэгэхээр энэ мэдрэмжийг бид нар дэлхий рүү экспорт хийж байгаа. Тэрнээс биш тэр бүтээгдэхүүн байдаг юм уу тэр одоо дизайн байдаг юм уу гэдг нь арай өөр зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэгэл дэлхийн нийт бүгдээрээ л бас хоггүй, хаягдалгүй амьдрыг гээл бас дор бүрнээл хичээж юм. Эргэлтэр ихээр гэдэг чинь. Тэгэхээр өргөний хувцсыг аваад яхаар чинь бас нөгөө задралын хугацааг бас тооцоолчихсан байгаа даа. Одоо бид нар дотооддоо гэдэг юм бол бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд дуусчихсан бол буцааж аваад авсан бүтээгдэхүүнээ боловсруулаад цаасан бүтээгдэхүүнээр хийх боломжтой байна. Тэгээ нэг цаасаараа бол юу гэдгийг нэг ийм дэвтэр за тэгээ одоо дотооддоо хэрэглэгддэг нэр уцтар гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудаа хийгээд байгаа. Тэгэхээр манай бүтээгдэхүүнүүд одоо хэрэглээд дуусахаараа хүүхдүүд ч айгүй өөр хэрэглэхээр ингээд өвдөн цаараад тав тух гэдэг ойлголт нөгөө хэрэглэгчээс хамаараа өөр өдөг байхгүй юу? Одоо чанар гэдэг ойлголт ч гэсэн айгүй өөр өдөг. Там хүмүүс хөвчлэн бат бөх гэдэг зүйлийг чанар гэж ойлгоод байдаг те. Хүүхдийн хувьд зөөлөн байх нь чанар. Тэгэхээр тэр жижигэн яриа эмзэг зүйлд хамгийн тухтай байх хамгийн одоо хэрэглээнд тохиромжтой байх зүйл чанар байхгүй. Тэгэхээр угаасаа эдэлж шалахгүй учраас амар зөөлхөн юм гоё материалтай байна. Тухтай байна тий. Тэгэнгუთ тэр зөөлөн материалыг чи ингээл удаан хугацаанд хэрэглээд харин өвдөн цаараад ингээ илэгдэн. Тэг илэгдсэн зүйлээ хаях хэцүү, шатаах хэцүү гэдэг нэг юм үсгдэг штэ. Шатааж байгаа ч гэсэндээ тодорхой хэмжээний юм угаарын ялгаруулж байгаа учраас тэрийг нь буцааж аваад боловсруулад тэгээд ийм цаасан бүтээгдэхүүн гаргах. Боловсруулаад цаасан бүтээгдэхүүн шүү гаргачихж байгаа юм тий. Тэрийг болохоор тэрийг болохоор бид нар Paper Studio гэдэг яг одоо нөгөө нэг байгалийн гаралтай одоо түүх хийдүүдийг буцаагаад ингэ цаас болгодог юм процесс хийдэг одоо стартап компани юм хамтарч ажилладаг. Тэгээд бид нар яагаад зөвхөн өөрсдөө бүтээгдэхүүнийг аваад байгаа юм гэхээр хөвөн дагууны орц өндөр байх хэрэгтэй. Хэрэг одоо энэ юу гэдэг нь полиэстер ч юм уу эсвэл химийн арилгатай одоо орцтой бүтээгдэхүүн байх юм бол тэр өөрөө цаас болж хувирах боломжгүй байхгүй юу?
Хүн авч өөр урамлаас гаралтай штэ. Цаас чинь болохоор модар хийдэг те. Тэгэхээр энэ процесс нь түүх эдний ойролцоо учраас энэ өөрөө цаас болж болоод байгаа гэсэн. Тийм учраас бид нар зөвхөн өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг авч байгаа эхний ээлжиндээ цаашид яг уу хэрвээ юу гэдгийг дийлэхгүй өдрөх юм бол хүндааны орцтой бүтээгдэхүүнүүдийг аваад одоо ингээд бүтээгдэхүүн болгох бас боломжтой явж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо л зүгээр зөвхөн нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэе л дээ. Зөвхөн ингээд нэг ашиг олох нь биш. Эргүүлээд эн чинь нөгөө нийгмийнхээ хувьд одоо баг ингээд Монгол хүн бол төрсний хувьд амар олон зүйлүүд ингээд хийгээ явжлаа л да. Эн чинь зүгээр шууд ингээд эцэг хэрэглэгчид аачаал за одоо мөнгө ороод ирсэн болсон гэдэг биш дээ. Эргүүлээд тэр чинь хоо ягдлын явах лээ. Энийгээ яаж ингээд эргэлтэнд оруулж байлаа гэдэг бүр бүтэн ингээд цогцоор ингээд харсан. Бахархалтай байна. Баярлалаа. Тэгээ одоо энэ дээр нэг юм гарч ирж байгаа шүү дээ. Үйлдвэрлэлийн урам ингээ гаргачлаа тий. Тэгээ манай уянгагийн хувьд болохоор Монгол оюуныг экспортлё. Тий. Тэр Монгол хүмүүсийн уур ухаанаар уур ухаан л гэж ярина шүү дээ. Тий. Дотор ингээ гарч ирсэн бүтээгдэхүүн дизайн дээр ингээ шингэсэн байгаа. Тэгээ манай монголчуудын нийтлэг ойлголт нь юу вэ гэхээр за тэгээ үйлдвэрлэл чинь ингээ байхгүй юм чи наадах чинь тэгээд яаж Монгол үйлдвэр гэх юм бэ тий гэдэг юм ингээ бас байгаа л байгаа шүү дээ. Энэ дээр хэрэглэгчийнхаа зүгээс бодоод үзэхэд яг өнөөдрийн Монгол одоо улсын хэмжээнд ингээ бодох юм бол хэрэглээний сакс гэж байгаа тийм тэр хүн одоо ингээд гар дээр авч байгаа цалин тэрэндээ ингээд зарцуулж байгаа зүйлүүдийг ингээ англиад үзэх юм бол за төлбөр орлогын харьцаа гэж үгүй одоо зээлэнд явах нэг хүний нийт орлогынх нь хэдэн хувийн зээлэнд байх юм бол энэ хүн одоо зээлийг төлж болох вэ гэдэг харьцаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө 45 орчим хувьтай байдаг. Гэхдээ ингээд гадуур харангууд хүмүүсийн цалингийн дийлэнх нь нэг бол одоо mortgage deposit-ийн зээлэндээ явж байгаа. Тэгээд тэрэн дээр нэг аппликейшны хэдэн зээлүүдтэй. Одоо аппликейшны зээлгүй бараг бахаа хэлсэн юм шиг байлаа шүү дээ. Тэгээд аппликейшны зээл эрсдэл өндөртэй учраас хүртэг айгу өндөртэй 4% өдр гэдэг ч юм уу тийм. Нэг зээлэнд одоо нэг тодорхой бараг тал хувь нь явчихад тах шиг байгаа юм. За үлдсэн одоо тэр нэг тал хувийнх нь дийлэн хувь нь одоо ягсан дээр ингээ хүнс болон ахуйн хэрэглээ гэдэг зүйлтэй явж байгаа. За үлдэгдлийг нь бол монголчууд боловсролд айгуусаа анхаардаг хүмүүс учраас хүүхдийн боловсрол гэдэг зүйлд л ягсан дээр ингээд энэ гурван сагсанд л мөнгө жигт ингээ хуваарлагдаад тарчаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр тухайн хүн хэдийн Монгол улстай хайртай байгаад Монголын үйлдвэрлэгчид дэмжмээр байгаад илүү тэр одоо 7 дахин илүү өртөгтэй бүтээгдэхүүн худалдан авах чадвартай байна үгүй үгүй тий. Бид нар ингээд хувцас авч байгаа ч юм ингээ юмнуудаа харахаар за миний хэрэглээнд нийцж байгаа л болвол одоо энэ хөөрхөн загвартай байна, энэ боломжийн үнэтэй байна гэх худалдан авалт хийж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хэрэглэгчдийнхаа бас санхүүг нь бодмоор байгаа байхгүй. Бид нар ингээ Монголдо хийж болно. За одоо юу гэдгийг ингээд хүмүүсээ цалинжуулаад ингээд гэх юм бол манай бүтээгдэхүүн хамгийн бага 2.5 дахин үнэтэй байна. Нэгдүгээрт нь. За 2.5 дахин үнэтэй бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэгчид аваад энэ нь өөр амьдарч чадахгүй бол бизнесээр амьдрах боломжгүй болно. Тэгэхээр энэ дээр л аягуулсан ойлголттой байгаа хэрэгтэй. Нэгдүгээр бид нар хэрэглэгчийн сакс одоо хэрэглээнийхэн сакс боёо одоо ингээд мөнгийг нь хэмнэхийг хүсэж байна тий. Нөгөө талдаа бид нар олон улсад оюуна экспортлоод тэндээсээ оруулж ирж байгаа мөнгөөрөө төгрөгөж ханх байлгамаар байна гэдэг юм. Бид нар ч 3.5 сая хүнтэй гэж байгаа боловч яг ажиллах одоо яг ийм man power гэж ярьж байгаа тийм ингээд ажил хийж байгаа хүн 1.2 сая шүү дээ. 1.2 сая хүн үлдсэн одоо 2.3 сая хүнийг нуруунд дээр өөрч явж байгаа. Тэр нь хүүхдүүд, ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй ирэхэд за группт байдаг хүмүүстэй тэгээ ийм л хүмүүс байгаа гэсэн. Тэгэхээр тэр хүмүүсийг бас та хайрлах хэрэгтэй байна. Одоо тэгээд тэр хүмүүсийг миний одоо яг ингээ Монгол хүний хувьд ингээ бодож байгаа юм болохоор ядаж 1.2 сая хүн нь дэлхийд үнцэнтэй ажил хийгээсэй тий. Одоо ийм ойдол үнэхээр энэ бол бүтээл хийж байгаа гой боловч хэрэв ойдол хийж байгаа бол тэр нэг ойдол хийсэн тэр дээл нь олон улсын зах зээл дээр магадгүй 15 сая төгрөгөөр зарагддаг 20 сая төгрөгөөр зарагддаг байгаасай тий. Ийм үнцэн шингэсэн өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг л хийхгүй бол 1.2 ч яг хайран байхгүй тий. Ингээд нэг юу гэдгийг цаг хугацаа тэгээ тэр бүтээл тий нөгөө талдаа эдийн засгаа бодоод үтсэн ч гэсэн үнэхээр хайрын. Тэгэхээр энийг илүү би нандин байгаасаа гэж хүсэж байгаа. Энд би одоо ер нь бол үйлдвэрлэлээ буцаад нэг хүсэлтэй байдаг. Гэхдээ тэр үйлдвэрлэл өөрөө юу хийх юм гэхээр хамгийн өндөр цалинтай одоо яг нэг ийм зохион бүтээгчид ажилдаг, маш бага цаг ажилдаг.
Тэгээд гэр бүлтэй очиод зарцуулах цагтай. Амарч байгаа үедээ хангалттай хүссэн юм уу үнийг харахгүйгээр авах чадaltaй тийм санхүүгийн боломжтой амьдруулахын тулд тэр нэг гарч байгаа бүтээл нь олон улсын зах зээл дээр очиод хамгийн багадаа 30,000 шиг сар зарагддаг тий. Эсвэл ганц гаргасан тэр бүтээгдэхүүн хамгийн өндөр үнэтэйгээр олон улсын зах зээл дээр зарагддаг. Тийм зүйлийг хүсэж байгаа болохоос биш одоо юу гэдгийг ингээд өдрөөс өдөр зээлээс зээлийн хооронд эсвэл цалингаас цалингийн хооронд амьдрахад аюу харамсалтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг илүү камнаад байгаа гэсэн. Хүн ажиллаж болно тий. Ажилдаа дуртай байж болно. Юмны ард гармаар байж болно тий. Ажилсан байсаа ч гэсэн буцаагаад олж байгаа тэр орлогоороо амралтын өдрөө ч юм уу эсвэл цаг гарахтаа амрах үедээ тий. Ингээд ямар нэг юмны үнийг хараад санаа зовлгүйгээр ингээд хэрэглээгээ ингээд явуулдаг болоосаа гэдэг зүйлийг ингээд тэр үед айгу боддог байсан. Тэгээ бизнес хийгээд ингээд хүүхдтэй болсныхаа дараа юу гэж боддог болсон гэхээр очих цагтаа очдог. Тэгээд аль болох эрт тардаг те. Тэгээ хүүхдтэй ч зарцуулах цагтай, гэр бүлтэй ч зарцуулах цагтай, өөртөө ч зарцуулах цагтай. Тэгээ тэрэнд нь санхүү нь хангалттай хүрдэг ийм ажлын байрыг бэлтгэн сан гэж бас дараагийн одоо юунд нөхсөн гэсэн үг байхгүй. Тэгээд үйлдвэрлэлээ буулгах болсон шалтгаан маань одоо яг тэр хүслээрээ тэр хүмүүсийгээ цалинжуулаад тэр хүмүүсээсээ ийм гоё бүтээмж гаргуулад ийм зүйлүүдийг хангалттай өгч чадахгүй юм шиг байгаад байсан болохоор бас нөгөө талдаа болсон. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм аа. Дүүлээд яг Уянга гэдэг хүний дотроо ингээд бодог гэсэн өөртөө хүсдэг зүйлээ л өрөөл бас ингээд хүсэж байгаа штэ тий. Яг тэр нь яг ингээд тэрнтэй ингээд зөрчилдөөд ихсэн учраас бас үйлдвэрлэлээ гадагшаа гарах бас сонголтын нэг хэсэг нь байсан гэсэн үг штэ. Зөвхөн нөгөө эдийн засгийн талаасаа ч тэр яг хувь хүний одоо үзэл баримтлалынхаа хувьд ч гэсэн тий. Тэгэхээр өөртөө бас амар дотор сэтгэлтэйгээ үнж яаж ирсэн биш. Харин тий. Тэгээд нөгөө нэг манай үйлдвэр бол яг ингээл 200 м квадрат чинь бас хөөхөн том талбай штэ тий. Тэгээд тэрний чинь зардал нь бас нэлээд өндөр. Тэгэл ажилчдын зардал гэхээр ер нь бол үйлдвэрлэл хийснээс хойш нэг ашигтай бол ажилдаг байгаагүй. Үйлдвэрлэлийн бизнес моделийн нэг онцлог нь одоо тэр үйлдвэрийг байгуулахад аюу хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Тэгээд тэр хөрөнгө оруулалтыг хийгээд ингээд нэг урсгал дундаа явж байгаад тэгээд за одоо л нэг ашиг олохнуудыг гих үед дараагийн том хөрөнгө оруулалт хэрэг болдог байхгүй. Нөгөө тоног төхөөрөмжүүд нэвтэрчдэг тий. Одоо нөгөө засвар нь хэрэг болдог гэдэг ч юм уу. Тэгэхээр үйлдвэрлэлийн салбар өөрөө үнэхээр хүсдэг бөгөөд одоо яг ингээд зүтгэлтэй хүний хийдэг ажил болохоос биш зүгээр юм дурын нэг хүний бас хийдэг ажил ерөөсөө биш байхгүй. Тэгэхээр айгүй хөрөнгө оруулалт шаардсан. Тэгээ тэр хөрөнгө оруулалтуудаа гол нь эргүүлээд нөхс юм уу гэхээр нөхөж чадаагүй одоо ингээд сар болгоо ингээд алдагдaltaй ажилтдаг байсан үе гэсэн үг шүү дээ тий. Ингээд би алдагталтаар нь ажиллаулаад ингээ аваа яваад бэж болох байсан. Яаж хийж байгаа л урт тормоогоороо хойд тормоогоо нөхөл одоо 8 ажил хийдэг байсан гол шалтгаан нь юу юм гэхээр тэнд дутагдаад байгаа мөнгийг би өөр газраас яаж олох юм бэ гээл энд ч нэг боломж гарлаа, тэнд ч нэг боломж гарлаа гэдэг зүйл болгоныг нь хийж явсаар агаад нэг мэдсэн чинь 8 газрын албан тушаал ашдаг болсон байсан тийм. Тэгээд тэгэхээр тэрийг би ингээд үргэлжлүүлж бас болох байсан боловч тэнд байгаа хүмүүс маань миний ингэж гаргаж байгаа хичээл зүтгэлийн дэргэд хангалттай хэмжээний аз жаргалтай ч юм уу ажилтаа сэтгэл хангалуун байгаа юм гэхээр бас үгүй байгаа байхгүй. Тэгээд за окей ингээд миний хүсэж байгаа зүйлч тэр хүмүүсийн хүсэж байгаа зүйлч үгүй байгаа юм бол тэгвэл энийг төртэй болиё гэдэг үднэс нь ерөөхдөө болиулаад бас хаасан гэсэн үг тийм. Тэгэхээр хэрвээ өргөн өөрөө одоо ингээд дэлхийн компани болоод одоо бизнес өөрөө ингээд франчайз болоод ч юм ингээд дэлхийн зах зээл дээр гарлаа гэж бодох юм бол тэнд байгаа хүмүүстэй яг л тэр сэтгэлийн амар амгалан байдал бөгөөд те юм нэг амьдралын баланс гэдэг зүйлийг байгууллагаараа дамжуулаад өгөх бас хүсэл байгаа. Тэгээ тэр хүмүүс ажилдаа дуртай байна те ажиллаа хийх үед аягүй сайхан аз жаргалтай хийн. Тэгсэрнэ гэртээ очих завтай, гэртээ очисон хайртай хүмүүстэйгээ цагийг гоё өнгөрүүлцдэг. За нэг дэлгүүр гарлаа эсвэл нэг юмд очлоо гэхэд заавал нэг үн хараад ч юм уу эсвэл ингээд нэг за энийг одоо ингэчүүл яах вэ гэдэг санаа зовнилгүйгээр амьдрах тэр боломжийг нь өгөх зорилготой л ерөнхий нэг юм хүсэл байгаа шүү дээ миний дотор байгаа хүсэл тий. Тэгэхээр энийг ч гэсэн давхар энэ философи болон энэ боломжийг нь олон улс руу гаргах бас хүсэлтэй. Яагаад тэгэхээр ингээд олон улсад харж байхад одоо сая GC-гийн амар том ивент боллоо тий. Тэнд ингээд Азийн зөвхөн одоо ингээд маш олон залуучууд ирлээ тий. Ингээд харж байхад одоо ингээд 7 сар тэрөө та нар Монголд ирэх юм бол манай найз ярьж байгаа байхгүй.
Монголд ирэх юм бол монголчууд бүгдээр ингээ хөдөө гадаа гараа явцсан амарцсан байна тий. Ер нь их ажил хийх хүн олддог юм да гэдэг яваад тэр нөхдүүд хөөх та нар ингээ бүтэн сар амард юм уу тий. Тэгээ бид нар бол ингээл нэг Хонконгоос наашаа ирэх юм нислэгийн хугацаанд л амарч байна. Тэгээд жилдээ ингээ бүтнээр нь тооцоолоод бид нар 7 хоног ч гэсэн бүтэн ингэж амарч чаддгүй штэ гэд тий. Чим нөх хятад юу болохоор хятадуудаас яаж ажилтдаг вүлээ тий. Жилдээ нэг л удаа амардаг уу баг. Нөгөө цагаан сарын 2 яг бас усны баяраа амар гайгүй байгаа. Гэтэ яг ажлын хугацаа бол өндөр шүү. Одоо монголчуудын хувьд бол хамаагүй өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд улс үндэстэн болгонд ийм нөгөө нэг бодоод төлөвлөөд эргээд ингээ хараад те ингээд нэг ийм чөлөөтэй сэтгэж бодоод эсвэл ингээд нэг амьсгаа аваад те ингээд өөрийнхөө амьдралыг эргэж хараад эсвэл өөрөө өөртөө ингээд толоод нэг ингэх хугацаа айгу баг болоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо даяарчлагдах юугаар те. Сайн нөгөө хэлсэн шүү дээ. За фаундер нь ингээл 8 ажил хийгээл те эргүүлээ тэр дээрс орж байгаа орлуудаа бүгдийг ажлын цалин, төлөвлөлийн зардал гэх өнөдөр ингээл оруулаад ингээд явж байгаа. Тэгээд нөгөө нэг ажилчид маань бас сэтгэл хангалуун байна уу гэсэн чинь үгүй гэдэг жин шүү дээ те. Тэгэхээр зүгээр яг энэ уянга гэдэг талаас нь бас ойлгоод яв зүгээр юм уу? Эмгтэл хүн шүү дээ бас те. Тэгээ ингээ хаа магадгүй одоо нэг юу гэдэг нэг урам хурах ч юм те. Би ингээд хичээгээд ингээд явж хахад ингээд ажилчид маань иймэрхүү хандлагатай байж уу тиймэрхүү зүйл гарч ирсэн үү? Ер нь ямар зүйл байсан бэ? Яг гоо тэр гомдол гэдэг зүйл бизнесийн шийдвэр гаргалтаас уусаа тусдаа байх хэрэгтэй зүйл байхгүй нөө сэтгэл хөдлөл гэдэг зүйл тусдаа байх хэрэгтэй. Зөвөр ингээд нөгөө тэнцвүүлээд харж байгаа шүү дээ тий. Энд гарч байгаа байгууллагаас гарч байгаа зардал энэ хүмүүсийн олж байгаа орлого тэгээд эндээс гарч байгаа зардал нь амар хэрнээ энэ хүмүүсийн олж байгаа орлого нь тэр хүмүүсийн сэтгэл ханамжинд хүрэхгүй байгаа бол энэ өөрөө зүг үү гэдгийг шийдвэр шүү дээ. Тэгэхээр яг тэр гомдол одоо юу гэдгийг ингэсэн чинь ингэсэнгүүдийг гэхээсээ илүү энэ хоёрыг тэнцвүүлж хараад энэ хүмүүс ч гэсэн өөр газар боломжууд байхад энэ одоо тэр боломжоо өөртөө сонгоод явах боломж байхад магадгүй одоо ингээд эндээ ингээд хорогдоод ч юм уу байгаад бийж магадгүй шүү дээ. Тэгэхээр зах зээлийнхаа хуулиар явъя гэх юм бол зүүлэл харж байгаа гэсэн үг тийм. Тэрнээс одоо нэг өөрөө ирэхгүй нэг тийм морч гэдэг шүү дээ. Монголчууд чинь ингээл нэг бизнес эхлүүлэхдээ ч гэсэн мэдрэмжэндээ ингээд тулгуурлаа. Нэг юм байна гэдэг ямар нэг тийм судалгаа гэдэг бол дараачийн асуулт гэдэг гал руу өсрээд орцоо нөө энэ чинь ийм юм байсан гэж байдаг шүү дээ. Тийм хөдлөлтөөс нь асуусан байхгүй юу? Манай нэг ментор байдаг байхгүй юу? Мань хүний хэлж байгаа юм монголчууд одоо яг ингээд бизнест айгу атачд байх гэдэг юм аа. Одоо ингээд хүүхдэд харилж байгаа шиг амар тийм хайртай те ингээд амар өмчлөмтгий байх гэдэг юм аа. Тэгээд ирэхээрээ л бурууддаг шүү гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр одоо ингээд өмнө хэлжсэн шүү би өрмөнд магадгүй хүүхдүүдээсээ илүү цаг зарцуулж исэн хугацаа байгаа гэд те. Тэгэхээр энд би атачд болох амар олон нөхцөлөд байгаа. Миний хамгийн анхны бизнес те. Би аюул цаг хугацаагаа зарцуулсан. Би ингээд хөгжүүлэх гэж аюул олон жилээ зарцуулсан. Гэхдээ энэ нь өөрөө бизнес шүү. Энэ өөрөө бизнесийн зарчмаар явах хэрэгтэй. Одоо миний үүсгэн байгууллагад анханасаа хийсэн юм учраас энэ одоо үйл ажиллагаанд буруу яваад байхад эн чин зөв штэ гэдэг ингээд өмөрөөд ээж болохгүй штэ тий. Бүтээгдэхүүн нь хүнд хэрэггүй байгаад хахад энэ хэрэгтэй штэ гэдэг яриад ээж болохгүй штэ тий. Тийм болохоор одоо айл болох бизнес дээр гаргах шийдвэртээ тэндээс ангид байлгахыг одоо эрмэлцдэг тий. Болохгүй бол окей болохгүй мэн болохгүй эсгийг тавьж явуулж сурах. Би өөрөө хүсэхгүй байсан ч гэсэн энэ өөрөө бизнест хэрэгтэй болвол хийх ёстой тэр шинжилтүүдийг нь хийх тий. Тэгээд нөгөө талдаа хүн болгон өөрийнхөө төлөө амьдарч байгаа шүү дээ тий. Одоо тэр хүн тэр ажлыг хийхин төлөө ерөөсөө амьдраг байхгүй. Тэр хүн амьдрах гээд амьдралынхаа нэг хэсгийг болгоод тэр ажлыг хийж байгаа. Тэгэнгუთ тэр хүний амьдрал тэр ажил юм шиг бид нар хизээж хандаж болохгүй байхгүй тий. Тэгэхээр тэр л зааган дээрээ ер нь бол зарчмаа барай явахыг хичээж байгаа. Би ч гэсэн амьдраа явж байгаа. Уянга гэдэг хүнийг хөгжүүлээд явдаг энэ төсөлтөд би үнэхээр баярлалдаг. Энэ миний туртай зүйл мөн. Гэхдээ би өрмөний төлөө амьдралаа алдаж бас болохгүй шүү дээ. Би хүүхдүүдийнхээ амьдралыг дэнжин тавьж болохгүй. Одоо нөгөө талдаа одоо гэдгийн төгсөртэйг харилцаагаа ч гэсэн энэ бизнесийн төлөө дэнжин тавьж болохгүй тий. Тэгэхээр нөгөө зүйлээ анзаарч авах хэрэгтэй. Тэгвэл одоо энэ дээр нүг сэтгэл хөдлөл рүү л орох гэдэг шүү дээ. Ер нь бол тийм. За бизнес гэдэг ингээд тусдаа зүйл байх гэдэг зарчмынхаа дагуу байх хэрэгтэй гэдэг. Хой хүн мэдээж сэтгэл хөдлөл тэрийг одоо яаж ингэж контрол хийж, менеж хийж ингээд суралцаж ирж байна. Ер нь сурч ирв.
хүссэн хүсээгүй хүн болгон дээр дүр гэж байгаа. За би ээжийн дүртэй, би ээжийн охины дүртэй, за би хүний эхнэрийн дүртэй тий. Дахиад би бизнесийн эзний дүртэй. За тэгээ нөгөө талдаа би юу гэдгийг найзуудынхаа найз нь тий. Одоо юу гэдгийг нэг хамт олонны дунд нэг юм гишүүн гэдэг юм дөрүүд байгаа. Тэгвэл энэ дүр болгон дээр байгаа boundary өөр тий. Одоо юу гэдгийг хил хязгаарууд өөр тий. Хэдий би ээжийн охин ч гэсэндээ надад дахиад нөгөө талдаа хамгаалдаг гэр бүл хүүхэд гэж байгаа шүү дээ тий. Хариуцлага гэж байгаа. Тэнгууд ээжээс ирж байгаа ингээд амар дотн олонгууд ингээд ээжээс ирж байгаа ингээд зарим юмнууд ингээд хил хазаар тавах гээд ирж байгаа бол тэрийгэж гэсэн би баримтлах нь миний үүрэгтэй. Хэдий би маш сайн найзууд ч гэсэндээ одоо энд бизнесийн эзэн гэдэг хүний хувьд хөрөнгө оруулагчдад одоо хүлээж байгаа үүргийнхаа хувьд би бизнесийн нууцыг хадгалах ёстой гэдэг үүрэг надад байгаа болвол хэдий миний айгуу сайн найз хэдий би тэр хүнд өртөө одоо тийм гэдгийг тусын өртөө тийм надад айгуух тусалсан хүн байсан байлаа ч гэсэн энэ бизнесийн нууцыг тэр хүн маа гэд үнгүүнээр тавьж өгч болохгүй гэдэг ч юм уу тийм ясцсан хувь. Тэгэхээр энэ нөгөө нэг дөрүүд айгуу сайн тодорхойлох ёстой. Тодорхойлсон дөрүүдийн boundary буюу хил хязгаараа гүйсэн тавих хэрэгтэй. Тэгээ энэ нь өөрөө тодорхой байх юм бол нөгөө талд харилцаж байгаа хүн нь за baйл хүрээ зогсох гэдгийг бас аягүй сайн ойлгоно гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр энэ дээрээ л одоо сурч ийн. Тэгэхээр чинь одоо яана гэсэн үг юм. За ингээл нэг тийм за бизнесийн ингээд нэг дүртэй ингээл одоо ингээд байж штэ тийм бизнесийг хийгээл явуулаад ингээд байж байгаа. Тэгэхэд өөр нэг хүн одоо ингээд чиний одоо болохгүй боломжгүй гэсэн зүйлийг саний хэлсэн жишээн дээр лав л да тий. Танай хөрөнгө оруулагчийн мэдээлэл хэлээд өгөөч танай амар сайн одоо дотны юу юм бэ штэ гэж чамаас гуйлаа тий. Тэгэхээр тэр үед одоо уянгаа юу гэж хэлэх вэ? Директорын хагаал хэлэх байхгүй юу? Би чиний найз байж болно эсвэл одоо юу гэдгийг тий би чамд ингээд үнэхээр ач сандаг би чамд талархдаг. Гэхдээ энэ бол яг уянгаа гэдэг хувь хүнийхээ үүднээс би чамд талархдаг гэтэл энэ бизнес байгаа тий. Энэ бизнесэд би ганцаараа одоо яг шийдвэр гаргадаг юм аа. Энэ бизнес өөрөө дахиад ажилчдын аж амьдрал одоо юмнуудыг авч явдаг хөрөнгө оруулагчийн эрх ашиг гэдэг зүйл байгаа. Энд ганц уянгаа гэдэг хүний эрх ашиг ерөөсөө хөндөгдөхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн нийтийн эрх ашигыг хамгаалахын тухайд би энэ мэдээллийг чамд өгөх боломжгүй л гэдгийг хэлсэн тий. Тэгээ энэ нь өөрөө нөгөө хүн ч гэсэн хүлээн зөвшөөрнө шүү дээ. Би өөрийн яг шийдвэр гаргаад тэр гаргасан шийдвэр нь надаас өөр хүнд ч ямар ч хохирол учруулахгүй бол би тэр шийдвэрийг өөрөө гаргаад тэр хүнд өгч болно. Гэтэл миний гаргаж байгаа шийдвэр тэр хүмүүсийн ажил амьдралд нь тэр хүмүүсийн хөрөнгө оруулалтанд нь нөлөөлөх гээд байгаа бол энэ өөр асуудал те. Тэгэхээр энийг л нэлттэйгээр хэлж байгаа. Энэ дараа ахаал нэг асуулт гарч ирж байгаа байхгүй. За юу сүртэй юм. Тэгээ яг сүртэй чи тэгэл хэлчихэж штэ гэл. За би чамаа хэлснийг чинь мэдэхгүй хэлэхгүй гээл. Тэгээд өгөл яах вэ? Юм сүртэй ингээл харин тийм ээ л шүү дээ. Тэг яах. Сүртэй л юм чинь тийм. Сүртэй байна. Тийм. Энэ асуудал миний одоо яг ийм ач холбогдлын зэргийн хувьд бол сүртэй асуудал учраас одоо сүртэй л байна. Тэгээд одоо яах вэ тийм. Яагаад ингэж асуугаад байна гэхээр ерөөсөө ингээл манай монголчууд ч бас айгүй нэрлэхүү ард түмэн ш. Ингээл нэг найз нэг гоохаа тухайн үед ингээл за гээл ингээд зөвшөөрсөн гэдэг эргүүлээд ингээд ботгоо бас айгүй саний төр хийсэн айгүй олон ингээд хил хязгаар тэгээд бизнесийн юмныг зөндөө олон юмнуудыг бас ирэх ашиг зөрчигдсэн асуулж юмнуудыг эргүүлээд тэрэндээ үгүй гэж хэлж чадахгүй ч юм уу те яг тайлбарлая гэхээр одоо нэг шалтгаан тооцсон гэл айгүй олон тэр нэг харилцааны ингээд сэтгэл зүйн ч гэсэн юмнууд ингээд болж байгаа байхгүй тэр юм дээр бас гоё ингээд манай үзэгчдэд гоё ноу хав болохоо гэх асуучлаас айгүй гоё хариулт болсон болов гэж найдаж байна. За тэгээ ярилцлагаа төгсгөл юу асуумаар байна. Монгол хүний оюуны энэ одоо өртөг шингээгүй те оюуныг экспортлё гэдэг айгүй гоё зүйлийг бас хэллээ л дээ. Манай Google баал нэвтрүүлэгтээ ч гэсэн айгүй гоё ингэж нийцэж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө яг одоо монгол хүний тэр үн цэнийг нэг үгээр ингээд илэрхийлнэ гэвэл ямар үг байж болох вэ? Нийт монголчуудын үн цэнийг гэхээр яг одоогоороо ч ингээл монголчууд өөрөө яг ямар арт түмэн юм бэ те одоо ингээд юунд илүү юутай юм бэ гэдэг одоо нөгөө юу лээ Япончууд ч юм бол Япон хүн бол яг юм бид юм а гэдэг өөрсдөө тодорхойлоод гаргаад ирсэн юм дундын үнэт зүйлтэй байгаад идэг шүү дээ. Тэгвэл ингээ монголчуудын хувьд юу юм бэ гэ ингээ харангууд бид нар ер нь тасан зохицол хийдэг зүйл дээр л хамгийн өндөр одоо мэдрэмжтэй. Тэгээд ингээд тэрэн дээрээ мөн бас өвгдээсээс одоо ингээд өглөгдөөд ирсэн авьяастай хүмүүс гэж бодоод байгаа байхгүй тасан зохицол. За энэ бол зүгээр миний л бодол те.
хүн болгоныг бодол өөр гэж болно. Дээрээс нь хүн болгоны үнэт зүйл өөр учраас тэр үнэт зүйлтэй тохирсон өөртөө гэсэн ингээ Монголыг тодорхойлох одоо үзэл бодолтой өөрийгөө тодорхойлох үзэл бодолтой. За тэгин гот ингээд дэлхийн нийтэд хамгийн одоо ингээд нэг том өөрчлөлт үүслэе гэж бодоход тэрэнд хэн ялах вэ гэвэл хамгийн урд нь тасан зогсож байгаа хүн л ялна. Тэр талаараа бид нар хамгийн хурдтай тасан зогцдог хүмүүс таахгүй. За одоо ингээд түүхээ харангууд 13 дугаар зууны үед бид нар дэлхийн талыг эзэлсэн тий. Талыг эзлэхэд юу хамгийн том даваа тал болсон гэхээр ямар ч нөхцөлд нь очиод тулалдаж чаддаг тэр одоо чадвар биш тий. Тэгээ тэр чадварыг генд нь байгаа. Тий. Тэр чадварыг тэр үеэс эхлээд хөгжүүлсэн байгаа байхгүй. Тэгээ бидний өвдөцийн өдий одоо олон жил Монгол одоо улс өөрөө их Монгол одоо улс чинь өөрөө мөхөлгүүгээр өдий хүрэх бас нэг ийм том шалтгаануудын хоёр том улсын дунд тий. Одоо нэг нь тэр үүсгэж өгсөн энэ генэнд нь суулгаж өгсөн тэр нэг хөгжүүлж өгсөн чадварууд байгаа дээ шүү дээ. Ур чадварууд тий. Тэгэхээр энийг л бид нар дэлхийн нийтэд бүх зүйл дээр тий. Бүх зүйл дээр одоо бид нар тасан зохицлоороо бол бид нар их дэлхийдээ аягүй сайхан харилцаатай байдаг. Маш минимал арт түмэн монголчууд уул усаа дээдэлдэг. Энд биднэрт амьдралыг олгож байгаа энэ их дэлхийг бид нар аягүй хүндэлдэг тий. За тэгээд энэ их дэлхий ч өөрөө ганцаараа бас оршин тогтнодоггүй. Нар сар одоо окторгой ертөнцийн ингээд харилцан шүтэлцэн холбоодоор байгаа. Энийгээ хүртэл хүндэлдэг. Хараад таньдаг, тэнгэрээ хараад ойлгодог тий. Од мэдчихэд нь яхаараа одоо нэг хүтэн болно, эсвэл дулаан болно. За ямар уран бол урахаараа зудтай болохын, зудгүй болохын тий гэдэг юмнууд аягүй сайн танин мэдэж ойлгож хүндэлж байдаг байсныхаа тухайд бүх улс гүрнүүдийн одоо хувьд бидний давуу байж чадах зүйл нь бүгднтэй бид нар найрсаг харилцаатай юм нөгөө ойлголцолтой. Тэгээ бүгдийг нь хүндэтгсэн хэрнээ хамгийн хурдан тасан зохицоод тэгээд хамгийн зөв байх тэр зүйлийг нь сонгох чадвартай тийм л арт юм. Тэгээд энийг л аягүй сайн хөгжүүлээд энийг олон нийтэд одоо дэлхийн нийтэд бид нар ингээд зарж чадвал тий. Энийгээ бид нар үнэлүүлж чадмаар байгаа байхгүй тий. Маш өргөн, маш юм гүн утга учиртай соёлтой арт юм бид нар. Одоо ингээд гадны улсуудад очихоор ингээд соёл гэл ингээд ярьдаг ч гэсэн хөгжүүлцнүүд нь аягүй олон байдаг. Ингээд соёл нь ингээд замгарсан улсуудаас аягүй олон байдаг байхгүй тий. Тэрийг ингээд илэрхийлж чаддаггүй тий. Гэтэл одоо яагаад хүмүүс Монгол руу айгүйх ингэж ирж аялжуулчлалыг сонирхоод байгаа юм те. Монголын энэ одоо цаанаасаа өгдсөн 9 өөр төрөлд одоо оршдог юм байгалийн хэв шинжүүдтэй бид нар говьоос ахуулаа, тайгаас ахуулаад өндөр уул те таал зам дэлхийд гайхагддаг яг нэг юм степ арена гэж үүдэг те. Хялгант таал бэлчээр байдаг те. Минингийн тал маань байгаа шүү дээ. Тэгэд энэ олон зүйлүүд байгаа болвол энэ олон 9 зүйл дээрээ тасан зохицох ухаан нь биднэрт байгаамаа. Тэд нар ч юм бол нэг л тийм 4 үйлрэл нэ тий. 9 өөр байгалийн орчинд 4 өөр цаг агаарт бид нар тасан зохицож амьдарч байна. Бусад улсууд бол тэгэл 2 л үйлрэлт байгаа шүү дээ тий. Борооны үйлрэл, дулааны үйлрэл бэл зарим нь тий. Зарим нь бол ингээл хүтнэрээ л ээж байдаг. Зарим нь бол ингээл банк зунараа л ээж байдаг тий. Тэр хүмүүст ингээд тасан зохицох гэхээс илүү ингээд байдаг юмдаа ингээд байсараа сурцсан байгаа шүү дээ. Бид нарт ингээд цаанаас сурхаас өөр аргагүй болгосон байгаль орчин бөгөөд цаг агаар байхад энэ зан төлөө бид нар өдөр тутмынхаа амьдрал дээр шингээгээд тэрийгэ дэлхийн нийтэд үнэтэй болгомоор байгаа байхгүй тий. Маш цөөхөн штэ бид нар ингээд яг юм одоо цөөхөн юм болгоо үнцэнтэй байдаг штэ. Алмаз эрдэнэ ягаан үнэтэй байдгийг гэхээр тэр нэг алмаз бүрэлдэн тогттлоо хэдэн 100 сая жил болоод маш жоохон хэмжээгээр байгаа учраас дахиж урахгүй учраас тэр аяг үнцэнтэй байгаад хүмүүс тэрийг өндөр үн төлөөд хүлээн зөвшөөрөд худалдаж авдаг те. Тэгвэл бид нар ингээд 2000 тэрнээс дээш жилийн түүх соёлоор ингээд бий болоод чанагдсан ийм одоо нөгөө нэг төрлөх соёлтой одоо зан чанартай одоо ур чадваруудтай ийм маш цөөхөн арт түмэн байж ижиж энийгээ дэлхийн нийтэд яагаад ингээд үнд хүргэж байгаа юм бэ гэдэг ийм асуулт байгаа байхгүй те. Энд чинь бас айгүй хэндан юм байхгүй бидний одоо үгтээцээсээ өгсөн тийм. Тэгээд дээрэс нөгөө талаа хүүхдүүдтэй өвлүүлэх хэрэгтэй юм. Бид нар одоо ингээд хүүхдүүдтэй дэлхийгээс монголчууд тамаа алхмын хойно байдаг мэдэг гэдэг ийм асуудлыг биш. Бид нар маш сайн чанагдаад ирсэн дэлхийд гайхагдах соёлтой арт түмэн шүү. Бид нар үн цэнтэй шүү гэдэг ийм майндсетийг өвлүүлмээр байгаа байхгүй. Тэгжиж манай хүүхдүүд ирээдүйдээ дэлхийн өмнө нүр бардам бид нар чаддаг гэдэг ийм зан төлөөр харилцаж ижиж үн цэн илүү хөгжмөр байна те. Тэгэхгүй бол одоо ингээл аав ээжүүдээс орсууд мундаг те.
гадных нь л бол мундаг. Тэгээ би бол яг тийм юмөр хөгжиж ирсэн байхгүй. Гадаадын юм чанартай, гадаадын юм үнэтэй тий. Одоо Орсын болохоор илүү сайн гэдэг зан төлөөр өгсөн гутаа би тэр улсуудын хажууд очингуудаа би илүү чадвар дутууч юм шиг тий. Би илүү мяч юм шиг ийм мэдрэмжтэй одоо 20-д насуудаа өнгөрүүлж ирж байгаа байхгүй. За өнөөдрийн миний өөрийгөө бүтээсэн төр болол бид нар илүү сайн, бид нар илүү хийж чаддаг. А энийгээ би хүүхдүүдтэй ч өглөөлнө. Тэгээ монголчууд бид нар одоо бусад бүх хүмүүсийг аз жаргалтай, эрүүл амьдрахад нь тусалж чадах үс тийм оюуны бөгөөд одоо сэтгэлгээний чадвартай гэдэг зүйлийг нь дэлхийн нийтэд таниулмаар байгаа гэх юм уу? Тийм л. Маш гоё. Монголчуудын дэлхийд өгөхтэй гоё зүйлийг биднэрт байгаа зүйлийг тэрнийхээ үн цэнийг ойлгох бид нар нөө өөртөө байгаа зүйлийн үн цэнтэй зүйлээ бид нар өөрсдөө ихлэ үнэлэх хэрэгтэй байгаа байхгүй тий. Дараа нь тэр бусдад үнэлж яах талаар асуудал гарч ирж шүү дээ тий. Тэгэхээр энэний алхмыг уянгаа маань өрнөн гэрээд ингээ явцсан байгаад маш их баяртай. Тэгээ монгол хүний биднэрт энэ байгаа зүйл өв соёл тий монгол хүний ухаан тий энэ үнэт зүйлийг олон улс руу одоо Америкаас эхлээд өшөө цаашдаа олон улс руу ингээ гаргаж яваасаа амжилт хүсье урилга хүлээж авсан. Баярлалаа. Баярлалаа.